Урхдын шүншигтэй, шилүүстэй нутаг. Очирван уулын цагаан үл орчлонд намайгаан дагаж нүүдэг. Алтан мутартай гэгэн хувилгаад нь амгалан тавиланг минь адислаж явдаг. Орчлонд ийм нэг сайхан хангай бий, сэтгэлд ийм нэг сайхан уул минь бий. Тэнгэр заяаг онож төрсөн бидний мөнхийн бахархал шилүүстэй нутаг минь оо. Орчлон ертөнцийн зулай, очирван бурхны биелэн тогтсон отгон тэнгэр уулынхаа урд бид эрт идүүгээс идээшин дассан шилүүстэй чүүд ервишин их хов ерөөлтэй ард туман билээ. Отгон тэнгэрийн орон хэмээх овдос ерөөл шингэсэн энэ сайхан нутаг бол эрдний Монгол угсаатан аж төрж ирсэн голомт нутаг билээ. Хангай нуруудын бэлчээрийн малдаж хөрхлөхөд хамгийн тохиромжтой нутаг. Ийм учраас нүлжтийн одоо төр тулсууд энэ хангай нурууны эгэл одоо эргэн тойрон байсан. За нийслэл төвүүд нь бол голцоо хангай нурууныхаа зүүн ардл байсан. Буган сүлдэт гүрэн хийгээд Монголын эртний төр тулс Хүннүү, Сямб, Жужаан, Кедан, Түрэг уйгар улс оршин тогтнож байсны илрэл хадны зураг, буган чулуу, хэрэгсүр, чулуун дурсгалууд шилүүстэй нутагт нэн элбэг. Энэ одоо төр тулсуудын төрийн голомт байсан газрын байгаа одоо том нурууны хамгийн өндөр оргил нь бол одоо отгон тэнгэр бол өөрөөр хэлбэл нүүдэлчдийн төр тулсуудын төрөөс одоо эрхэмлэж шүтэж одоо Чингис хааны сарилгаар байн хамаарах нутаг бол яа харахгүй манай отгон тэнгэр бол байна. Эртнээс нааш тань тахиж ирсэн их онгон уул отгон тэнгэр хайрхныхаа эргэн тойронд идээшин дассан нүүдэлчин монголчууд тэр дундаа эзэн Чингис хааны алтан ургийнхан уявларн захирч ирсэн түүхэн цадиг шилүүстэй нутагтч орших бүлгөө. Монголд орхны шашин дэлгэрсэн түүх гэж байна. Автай хааныг халахад гомбгэр бурхныг залж ирсэн энэ түүх бол Монгол бурхны шашны дэлгэрлийн 3 дахь үе гэдэг юм. Тийм учраас одоо отгон тэнгэр хайрхныг Монголыг даасан Очирвайн бурхан Автай хааны залж ирсэн тэр бурхан газар орон дэлхийн бол энэ Очирвайн отгон тэнгэр хайрхан байна гэж ингэж нэрлэж ирсэн гэсэн. Хотог товлгаадын өлгий шилүүстэй нутагт Монгол оронд төрөл дараалан мэндэлсэн Нарванчин гэгэнтэн Дэлий хотогт Андаа хувилгаан Дарам цорж нар ард олны оюун санааны гэрэлгэгээ итгэл бишрэл нь болж өнгөрсөн одоо ирээдүйн 3 цагт мөнхөд оршиж ирсэн билээ. Нутгийн хаан сүсгтэй болон та бүхэнд 100 жилийн баярын мэнд төвшүүлье. Отгон тэнгэр хайрхан бол Очирван бурхны одоо орьсон орон гэж үздэг. Очирван бурхан бүх урхдын хүч чадлыг хураасан одоо язгуурын 3 бурхны нэг. Тэгэхээр ийм одоо Монголыг даасан шүтэн ийм хайрхны өвөрт одоо төрнө гэдэг бол урдны сайхан сэтгэлийн үүднээ сайн үйл хийж буян үйлдэжсэн тэр их буйны үр дүнд ийм шалтгаан нөхцөл бол бүрддэг. Тэгэхээр ялангуяа энэ манай нутаг бол одоо бурхны шашинтай шашин ном дэлгэрсэн ийм сайхан газар. Энэ орон нутагт амьдарч байгаа одоо сүхтэн иргэдийн хувьд бол аль болох сайхан сэтгэлтэй байж бие хэл сэтгэл гурваар бусдад хоролтой үйлийг төвчөд зөв явдал мөрөөр үлгэр жишээ үзүүлэх бол маш чухал байна. За тэгээ нутгийн 100 олон та бүхэндээ одоо сэтгэл амгалан байж эрүүлэн их тэгээ та бүхний үйлс номын ёсчлон бүтэх болтугай гэд бас эрүүл тавья. Манжин захиргааны үед шашны томоохон нэр хүндтэй шавнар олонтой
Хотог товлгаадыг тусгай хошууны эрх мэдэлтэйгээр төрийн захиргааны нэгж бий болгон шав захируулан тамга олгож байсан юм. 1772 онд Нарванчин хотогтын 2 дугаар дүр тамга шагнуулснаар шав захирах эрхтэй болжээ. Ийхүү Нарванчин хотогтын хүрээн тухайн цаг үедээ шашин соёлын томоохон төв болж байлаа. Хошуу сүмрийн засгийн хошууны нутагт бол нэлээд олон томоохон сүм хийлүүд байсан. Актийн хүрээ, дуутын хүрээ, өргөн ширгийн урал, гиндэн бэл татсан, Нарванчин утгтын хүрээ гэх мэтэр. За Нарванчин утгтын шавийг бол байгуулахдаа бол анхнаасаа хошуу сүмрийн засгийн хошууны нутгаас нутагт тасдаж байгуулсан байдаг юм. 1728 онд Нарванчингийн хүрээний эх суурь тавигдж, 2 датсан байгуулан хурал хурах болж, Сайн ноён хан аймгийн Нарванчин хотогтын Шав аймгийн эхлэл тавигджээ. Нарванчин Дэлүү 2-ын шав гээд 2 тамгатай хотогт суудаг. Засагтаан дачнах захирагдаад байдаг, Сайны хаан дачнах захирагдаад байдаг. Монголын шав 5-1 гээд Богдын шав, Нарванчины шав, Самбайсын шав энтэр гээд 5 шавын нэг байсан. Тэгээ үндсэндээ болохоор энэ Тон дээгэр хайхны харилцаа Завхан галын сав газар бол 1 ба 4 5 6 7 гэсэн ийм одоо 5 дөрвж төрсөн ийм байдгийг энэ одоо хайхан уулын чиг бас онцлог тийм Завхан гал тоогон гэж олон хотог төрсөн байдгийг. Шилүүстэй уулын өвөрвөлд байх цагаан сувраг нь Нарванчин гэгээний 4-р дүр Андуу хувилгаан Бэрваг жанч халахад түүний гэгээн дурсгалд эргэл мөргөлд зориулан 1870 онд босгожээ. Цагийн ороо босгоо 1937-оос 1938 оны үед эвлэлийн гишүүдээр буулгуулсан хэдий ч цаг эргэж шашин дэлгэрэх болсон 1990 он гарснаар доржгочоо Санчхүү нарын нутгийн уугуул иргэдийн санаачлах хандвар Дэлий хотогтын чандрыг авчирч уг сувраганд байрлуулан дахин сэргийн босгосон нь нэгэн томоохон буянт үйлс болсон юм. Наран шаргал их судран хотогт хүн эргүүлэхэд намайг цагаан бороогнэ нутаг минь уярч сонсноо. Адмалаван улуар шарын өнгөт мохтар таван эртний хүмкэвэр 1894 онд Засагдхан аймгийн Цогтой засгийн хошуунд нэгэн суу билэгт хүмүүн мэндэлж 7 настай байхад нь Нарванчингийн хүрээнд залснаар хожим Монгол улсын тусгаар тогтнол гадаад харилцаанд түүхэн гавьяа байгуулсан амьд буддаа хэмээн төв алгасан дуурсан Дэлий хотогт Башлуугийн Жамсранж бүлгөө. Тэр ард түмэнтэй бас хамтраад энэ гэрэл цагаан суургыг нь за тэгээд энэ гэрэл төшөөгийн нэг зэрэгэл босгосон юм аа. Дэлий хотогтын нэгэн бас жандар шүтэн энд оршиж байгаа гэсэн. За Дэлий хотоор Жамсранж бол Америкт цагаанчлан очсон халингуудын дунд сууршиж амьдарсан, насан ууд болсон. Тэгээд бас халингуудынхаа дундаас дахин төрсөн. 1980 онд би анх одоо Дэлий хотын хойд дүрийг тодорсон. Тэр үед дөнгөж одоо 7-8 настай байсан тэр жаахан хүн нэгэн цаг зүйл холбоод улс задран унан дүүд холбоод улсын нэгэн одоо гисэгт нь очиж Бурхны шашны дахин сэргээг үүрэг одоо миний амьдрал тохиолдно гэдгийг тэр үед би яахан мэдэх билээ. Манай Нарванчины шавьхан чинь одоо Нарванчин Дэлүү гэж 2 том хотгтынхаа баянаар одоо их том хамгаалтанд олон жил болсон. Тэгээд тэр 2 хотгтыг бараадаад Баруун аймгаас Зүүн аймгаас олон хүн ирж нутгасан. Одоо газрын цугларсан тийм ард түмний удам юм байна лээ. Удам садраа ярих юм бол Нарванчин хотгч өдөр намжил манай аав хоёр чинь төрсөн ах дүүсийн хүүхдүүд байсан юм лээ. Тэгээд дээр үед одоо хотгт ойлгоод бид Хамаатан садан гэж хэлж болдгоо учраас оошоо сургуульд явах гээд тэгээд лот гэж одоо үемэгээр явуулсан тийм хүн байсан. Багтаан туй ойч манай аавын аав наваан гэж хүн олон хүүхэдтэй олон ах дүүтэй их малтай хүн одоо тэр байцгууд тэр дахин шарнаар унд хилийн харуулын занг гэж байсан юм л. За овдын цагаан дөнгөнд очиж тэнд байхад нь дамбиж очиж гасуудыг хөөгөөд
Тэгээд гасгүй удаасайж манайхан чи шууд энд нүүж ирсэн усууд гэж байгаа юм. Наравчингийн далб багш хоёрыг вараад тань гэж. Намтар түүх шингээсэн, чулууд гүндэн эрхэлсэн, намраар шууд буцахыг хүсдэггүй нутгийн шүтэн мандалт нуур минь оо. Сэвэлзэх салхины хөлдөн зөөлөн найгаж, зэгсэн ногоон шугуугаан тэвэрч мэрэлдсэн, тэнгэрийн амтай газрын жигүүр мандалт нуур минь оо. Бурхтын гэрэлт энэ нутагт 1884 онд Харьяат шав Даржаагийн гэрт нэгэн гэгээн хүмүүн мэндэлсэн нь Нарванчин хотогтын 5 дугаар дүр Пүрвжүү хувилгаан байжээ. Түмэн олныхон тусын тулд Бурхан номын хутгийг олж ихэд гэгэрсэн тэрээр нилээдгүй догшин дүрээрэн алдаршжээ. Халахын 88 шидтэй нар аргамждаг Нарванчин гэгээн гэдэг хүний удмын хүмүүс байгаамаа. Миний босгоо Захгүй аймгийн Шүлүүстэй сумын одоо Наранчин гэгэнтний удмын хүн юм байгаамаа. 5 дахь дүрийнх нь Наранчин гэгэнтэй. 5. Пүрвжүү гэж гэгэнтэн хүн байсан. Манай бол нөгөө Нарванчин гэгэнтний дүү Чилажвийн хамгийн том хүү. Тэгээд бид нар бол одоо Нарванчин гэгэнтний үр сад гэдгээрээ маш их бахархаж одоо манай буурлаа ярьдаг гэсэн. Өрөдмар 3 үеэрээ даасан гэж ярьдээ маа. Одоо гэгэнтэн гэдэг. Гэгээ аваа гэж одоо тэр юу идэг штэ аваа идэг. Тэрний жаанхуудаа суургын одоо аав минь санаачлаа дүүн дэртэйгээ бид нар дагуулчаад суур босгож исэн. Тэгээд тэрийг бид нар бас шинчилсэн бас аавынхаа гэгээн дурсгалыг хөндөж ялангуяа манай баруун талынхан болол тэр гэгээ авааг их хөндөж шүтдэг. Нотхон тэнгэрийн орноо Нарванчин хотогтын 7 дугаар дүр тодрон Түмэн олныхон тусын тулд Бурхан номын буйныг түгээн дэлгэрүүлсээр байна. Ер нь ялангуяа Цахван аймгаас бол олон хотгот хувилгаад их олон эрдэм мэдлэгтэй одоо эрдэмтэн лам нар бол одоо төрж тэгээд шашин амтны үсэг олон түмэнд нинж сайхан сэтгэлийн сургаал зөв одоо бусдад хорлоггүй зөв баг ёс суртахууны сургаал намыг дэлгэрүүлж исэн түүх намтар бол маш их байдаг. Ялангуяа манай нутгийн ард иргэд бол маш сүсэг сайтай бусад аймагуудтай харьцуулах юм бол одоо эцэгээ өгöd олон үеэрээ шашин ном одоо шүтэд дээдэлж исэн юм сүсэг сайтай ард түмэн. Отхон тэнгэрийн орныг олж мэндэлсэн нэгэн их хүмүүн бол Лашин хувилгаан Агван Пэрнлэ жамцвлээ. Лашин хувилгааны хүрээ буюу өргөн ширгийн хүрээ гэдгийг захирж исэн Лашин хувилгаан Агван Пэрнлэ жамц гэдэг энэ хүн болвол Отхон тэнгэр хайрхан уулын сангийн тахилгын судрыг болвол бичүүлдсэн байдаг. Яг тэр тахилгын сангийн судрын дагуу болвол тэр сан тайлгыг болвол яах нь тахилгыг болвол ном журмаар нь бол өнөөдөр хүртэл үйлдэж үргэлжлүүлж авч явж байна гэсэн үг. Өргөн ширгийн хүрээ гэж Лашин хувилгаан Агван Пэрнлэ жамц ламын үүсгэн байгуулсан хүрээ хэд байдаг. Энэ хүрээ хэд бол 1800-аад оны үед анхлан байгуулагдсан нутгийн одоо гүр цоггой тэргүүтэй миний аав мөн одоо бас Балжирын Цэдэн суднам гэдэг одоо манай нутагт нэг барайч нэг сайхан ах бай. Тэр ах тэргүүтэй олон хүмүүсээр дөрдүүлж өргөн ширгийн хүрээ хэдэг дахин сэргээсэн байдаг. Цагийн хатууг сөрж энхийн цагтай уулзуулсан цагаан дарихийн бүрэл ба халахын сүүлчийн хотогт мэлв богд минь оо. Номчин хувилгаан буюу Андагийн чинь 5 настайдаа Дэлүү хотогт өргөмжлөөд 96 он хүртэл одоо Дэлүү хотогтыг өргөмжилсэн одоо тэр ацтдын хүчээр Түмэн олон тусыг бүтээсээр ирсэн юм аа. Андаа хувилгаан нь ард олныхон зүрх сэтгэлд итгэл биширлийн галыг ноцоон харанхуйн дунд гэгээ болон гэрэлтэж амьдэрсэн хувилгаан юм. Монгол улс орон даяар коммунизмын суртал нөөрлж одоо шашин үндэсний үзэл эрхчлөө хааж хязгаарлаж байсан энэ үед бол бид номчин хувилгааны 4-р дүр буюу Андаа хувилгааныг одоо шүтэж одоо багшаа хэмээн өргөмжилж сайн муу даатгаж зөв бурууга заалгаж ингэж ирж явсан бас их бидний хувьд бол их утга учиртай. Ерөнхий манай Шилүүстэй нутагт бол олон сайхан шүтэн суврагууд бол бий. Тэгээ манай Андаа гэгэний одоо ном буйнт цагаан сувраг гэдэг их мянган уулын өвөрт цагаан сувраг шүтдэг. Тэрнийг одоо манай нутгийн ард иргэд маань жил өрөөрөө одоо ах дүүсээр уламжил болгон дааж ингээд тахилга үйлдээд баяр наадам зохион байгуулдаг. Андаа гэгээн цэрэн дондвыг 1996 оны 6 дугаар сарын 6-нд жанчаалахад их мянган уулын өвөр энгэр өргөн ширгийн эхэнд залж ном буйнт хэмээх гэрэлт цагаан сувраг босгожээ.
Мамдацаа хийдийн нацагдар чамбарээд сайхан газар олж ирэх их баярлаж баясажсэн. Нар хурдчрээд энэ жил ороо сайтай манай бэтэ хүүгэн маань бичиг гэсэн бай. Манай бэтэ хүүшэт манай тайтгийн тохог насааран барьж гсэн хүн шүү те. Хамгийн багтуун. Хуучин Сайн ноён хан аймгийн хошууч мэргэн байсан хошууны тайжнар баг, хондго багийн хагас, Нарванчин гэгээний шавийг 1923 онд мянган уулын ар оройгоор онх чулууг хүрээлэх нутагт Хантайшир уулын аймгийн Чандман, Шилүүстэй Туулайд сум гэж нэрлэн ардын засгийн анхны захиргаа байгуулагджээ. Энэ гурван сумыг нэгтгэн бүгд найрамдах Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн тогтоол аймгийн анх дугаар их хурлаар 1924 онд Балгатайн Чандманд төвлөрүүлэн нэг сум болгон зохион байгуулж Шилүүстэй хэмээн нэрийдснээр өнөөдрийн Шилүүстэй сумын анхны түүхэн гал голомт бадарсан түүхтэй. 1925 онд л бол Нарванчин утгатын шавийг бол татан болгосон. Тухайн үеийн Нарванчин утгатын шавийн захиргааг хариуцж байсан тэр хүмүүсээр бол өөрсдөр нь бичиг гаргуулад хошууц мэргэн засгийн хошуу буюу тэр үеийн бол отхон хайрхан уулын хошууны нутагт бол нийлүүлсэн байдаг. За ингэснээр Чандман уулсум, Шилүүстэй уулсум гэсэн хоёр сум бол хошууч мэргэн засгийн хошуу буюу отхон хайрхан уулын хошуунд бол нэгдэж орсон. Ингэснээр бол нийтдээ 7 сумтай томоохон хошуу болж бол зохион байгуулагдсан байна. Манай сумын анхны одоо энэ сургууль энэ захиргаа засаг захиргааны туур энд байна. Энэ хэдийн чулуу байна. Тэгэл энд бол одоо анх эхэлж манай сум одоо үүн сум байгуулагдж байсан. Анхан том байгуулагдаад анхны дараагаар Ядамаа гэдэг хүн байгуулагдсан гэсэн. Тэрний дараа Хайдав гэсэн хүн байсан. Манай багийн Хайдав гэсэн хүн. Сум үүсгэн байгуулагдсанаас хойш 20 жилийн турш гэр контортой нүүдлийн байдлаар Балгатайн Чандман, Сүүжийн булаг, Ботго, Шилүүстэй уулын өвөр зэрэг газруудаар төвлөрч байгаад 1943 оноос багш арилдын нарын хүмүүс Балгатайн Чандманаас одоогийн байгаа газар нүүлгэн барилга байшин барьж суурьшсанаар сумын төв Балгатай суурин бий болжээ. Анх эхлээд арилдын багш гэдэг хүн одоо энэ Шилүүстэй уулын хаангаар дээр нутаг харж яваад морь шээлээ энд одоо сайхан газар байна гэдээ манай сум ингэж үүссэн түүхтэй. Чандман ингээд манай сумын зүүн урд тодлоо нэг юу Булгаттай тийм газар тэнд нэг гал тогоотой хоёр гэр тэгж байжгаад тэр гэрийнхэн дороос ус гараад тэгээд зөөхөр болсон юм лээ. Манай хүүхдүүдээ шинэ унтж байгаа л өглөө чүү босгаад хүүхдүүдээ уг нь сургаагтай байсан гэсэн бас юу чигээ. Тэгээд тэр сургааг нь удаан хүүхдүүдээр чирүүлээд тэгээд одоо энэ сум байгаа газараа авчираад сумынхаа шавыг тавьж исэн. Түүхтэй. 100 насны жаргалан төлгий амгалан оршихуйн үндэс Шилүүстэй минь. 100-100-аар дуурсагдах шаштар түүхийн алтан хуудас Шилүүстэй минь. Бурхтын шүншиг оршсон хотогт хувилгаадын орон Шилүүстэй минь. Бууран тамгалж төрсөн эгэл түмнийхэн буян заяаг өнөд дэвшээх Шилүүстэй нутаг минь. Шилүүтид байж байгаа зүйл 50 цагаан жил тасаар. Шилүүтид юу вэ? Намарын дээр дамжсан самын дээр садан дэж байна. Барж хотын дамжсан гэж. Гомбохой манай 42 онд зэрэгээс салгадж ирээд Шилүүстэд намаа өрөөнд дараагаар ажиллаж исэн гэсэн. Манай аавыг улсын сайн малчин бод гэдэг хүн байсан. Зарим улсууд бол дэлдэн бод гэдгээр сайн мэднэ. Манай аавын сайн малчин гэдэг шагнал 1956 онд улсын их хурлын дарга Ж самбууга гардуулж. Манай аав тэр хуралдаар нь одоо 5 гошуу мод тал бүрийн ашигтай гэж хэлж
тэр үгийг самбууга өдгөж авч одоо тэгээд тэр үгээр тарган мал тал үрийн ашигтай гэж хэлсэн юм байна лээ. Шилүүстэй сумын 6 дугаар багийн ахлагч ухуулагч Санжихүүгийн санаачлагаар 1954 оны 3 дугаар сарын 11-нд нарийн голд анх санаа нийлсэн 16 малчин ард хуралдаж сумын анхны хөдөө аж ахуйн нэгдлийг байгуулж мандалт гэж нэрлэн дараагаар нь Лутын Санжихүүг сонгожээ. Хөдөлмөрчдийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1954 оны 4 дугаар сарын 5-ны өдрийн 36 дугаар тогтоолоор саруул зам нэгдэл хэмээн байгуулагдсан түүхтэй. Мөн 1958 оны 100 нэр бүхий 16 хүн хуралдаж хөгжлийн зам нэгдлийг үүсгэн байгуулж энэ хуралд сумын дарга Гиндэн сүрэн, намын үүрийн дарга Дондон хүүнар оролцсон байна. Ингээд олон жижиг нэгдэл байх нь аж ахуй зохион байгуулалт эдийн засгийн хувьд үр ашиг багтаа гэж үзэж 1958 онд саруул зам, Ленины зам, хөгжлийн зам нэгдлүүд нэгдэж саруул зам нэгдэл болж дараагаар нь Дүгэр сүрэнг сонгож нэгдлийн төвийг сумын төвд төвлөрүүлэхээр тогтжээ. 59 онд юм уу да. Одоо социал хөдөлмөрийн төлөө барьгаад гэж 9 хүн байгуулсан байхгүй юу? Сумын төв дээр. Тэндээ хамгийн ах настай төдөө байдлаар Няманбо гэдэг 2 хүн. Наад зураг нь бол Сандга, Сандаг сүрэн, Жижиг Баасанж, Том Баасанж, Том Баасанж би Жамбал дээр. Одоо тэнд чи мод байхгүй. Дандаа чулуугаар одоо 20 бардын доор байсан. Тэр жилдээ саруул зам нэгдэл 187 өрх 569 хүн амтай 189 мянган төгрөгийн мөнгөн орлого 28.3 мянган толгой малтай болж аж ахуй зохион байгуулалтын хувьд нэлээд багтсан байна. 1959 онд бүх малыг нийгэмчилж 4 бригад болгон уртын бригадын дараагаар Дүгэр, Аргалантын бригадын дараагаар Базраа, Бүлээн бригадын дараагаар Дордсүн, Шүүтийн бригадын дараагаар Нацаг нар ажиллав. Хамгийн түрүүнд сүү завууданд 53 онд 62 он хүртэл хийсэн сүү завуудын нэгтлэн. Дарга нь Ламаачиг ажилчин захтаа давчид гэж байсан. 1961 онд бүгд найрамдах Монгол ард улсын хөдөлмөрийн баатар цолоор саруул зам нэгдлийн тэмээчин Тостын Бумба шагнагдсан бөгөөд Завхан аймагтан анхдагч баатар болсон. Манай Бумба баатар гэж манай бөхшөө ээж бол Завхан гол тэмээ авч маллаад маш хурдан хугацаанд 5 жил одоо 500 бутуугаа одоо өсгсөн олон тэмээтэй болсон гэдэг амжилтаараа 1961 онд хөдөлмөрийн баатар болсон юм. За хөдөлмөрийн баатар Монголын анхны эмэгтэй баатар. Наав нагцах нь улсын авраг малчин Лаасүрэн гэж хүн байсан гэл. Тэгээ манай Тэмээ гам гэж хүн байсан. Манай авч дээд нь 500 тэгээ доод нь 300. Тэмээ гам гэж өөр нэртэй үс. Энэ говьалтай энэ таашаа жаргал энэ хавийн уул ус миний манай аав танихгүй хүн байт. Дэлхийн бөмбөрцгийн баруун та дээшэн эвшээсэн адуу мэт хэсэг нутаг Шилүүстэй дэлхийн нарны тусгал цэгт дээдсийн удамд хэсэгхэн хүмүүс Шилүүстэй чүүд минь. Намайг анхаарахад Санчхүү гэдэг анхны нэгдлийн дарга болдог байсан. Тэгээд дараа нь одон дарга солигдсон. Эхлээд соёл, дараа нь чандман, дараа нь хөгжил. Би 3 бригад 3 дарга бригадын дарга гэжсэн. Тэр чинь то содон даржаа гэж нэг хүн байсан. Тэрний дараа нь Бандан очир гэдэг. Тэгээд тэр Банд очроос нь манай аав аваад сумд 17 жид одоо хоршоомдороос намын өрөөнд дарга нэгдлийн дарга хөдөлмөрсөн. Мадчдын анх дугаар их урд 2 дугаар урд бүгдэн төлөөдөгчөөр орцоод цагаан чулуу отхон Шилүүстэй 147 дугаар тойрог гээд 1964 онд ардын хурлын депутатаар сонгогдчихсэн. Тэгэхэд манай сумд 7 дугаар ингэж байгаагүй. 4 дугаар ингээм төгсөөл тэгэл би тэр саруул зам нэгдлийн бичээчээр орсон. Тэр сум нэгдлийн бичээчээр бараг анхны бичээч Дулан Сүрэн гэдэг хүн байсан.
Тэгээ надад зааж өгөө тэгээ би болсон. 65 он хүртэл ажилласан юм байна бичээчээр. Нэгдлийн дарга дондон хүү гэж байсан, орлогч дарга санч хүү гэж байсан. Одоо цэвэл Азлын аав нь. Тэгээд боловсон хүчин шаруу гэж байсан. Нарийн бичгийн дарга сампил гэж байсан. Амгаа дарга гэж бас байсан, орлогч дарга сумын. Тийм хүмүүстэй хамт ажилтдаг ус. Жил бүр 600-аад хураг байж өгч 8 жил 4813 төлбөлийн авсан хончин нацаг дорж байгаа байгалийн хишиг цас мөсөнд гордож суудаг зарим малчтай адилгүй хүн юм а. Хонин өдөрт заавал нэг удаа услахдаа цооног гарган халтргааг засаж шороо хийх. Эрэг ганг хад бартаагүй бэлчээр хариулах зэрэгээр өдөө үед голонхаарлаа малын хэл аргилахад чиглүүлэн ажилдаг юм а. Хотолтой үлтгэлийн автун хасгийн жолооч хотолдог чаагт хийж байсан. Энэ сумын төлөвлөгөөт эдийн засгийн үеийн төлөвлөгөө бол бас чамгүйгээр биелүүлж гүйцэтгэж эхэлж байна. Шаварт хөврийн хурд хэмээх домгийн мордтой алдарт уяачдын өлгий бол шилүүстэй нутаг юм. Алдар хүндтэй уяачд маань ийхүү дурсамж дэлгэн хууч хөөрхөн сайхан. Манай аавын дүнг дарах гэдэг хүн сумын одоо яач байсан. Тэр хүнийг дагаж мөрөйд хамгийн хурд одоо миний хүр язраг байсан. Тэр ордон төрөөсөө. За ингээ борморон тэтэнд мэдээч энэ сумдан төрүүлгээд одон сумдаа ачиж тавиад бас төрүүлгэжсэн юм доо. Манай шавар төөрөө ясна хатан очивол 90 сайн байгаа шүү дээ Монгол одоо. Миний галтар одоо бүсэд 3 басан. Цомдоо 5 дөрвөөсөн. 7 дугаар ангийн хүүхэд нөгөө саруу зам нэгдлийн адуунаас том сартай хүрэн даах өөрөө унж өөрөө сойж сумын адуун төрүүлж ирсэн. Тэгээ миний уяач оройх ажил тэгжил эхэлсэн. Манай ах цогцол гэж одоо ч аймагт амьдарч байгаа. Яг үгэн би насаараа нэгдлийн тэмээ адуутай хөөцсөн хүн байд. 1984 онд бүгд найрамдах Монгол Ард улсын хөдөлмөрийн баатар цолоор улсын хошоо авраг товөрчин Нямсанбуу шагнагдж хончин лавж ав бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хурлын депутатаар сонгогдож байлаа. Ингэж сарвал зам нэгдлийнхний уйггүй хөдөлмөрийн үршим төр засагтаан үнэлүүлж байсан. Хөдөлмөрийн баатар авраг товөрчин Нямсанбууга гэдэг хүний тухай танилцуулахад би одоо 17 цагаас малтгаад 3 жил тэр хүний удирдлагын дор тусцаа майхантай ингэж малтгадаг байсан. Тэрхүү яадаг вэ гэхээр өөр бүдэг байж хаа таньд бичээгээл тэгэл өдөр болгон нүүж байгаа шүү дээ. Товрын зам ингэж явах чинь Нямсанбууга энэний цаагууруудаар нутаг дандаа тий сэрмэн газар явдаг байсан гүндээ. Тэгээд мөн хөдөлмөрийн баатар Нямсанбуу гэдэг хүний шавын явсан би. Яхавс Тэсэр дашан сагналуурмшил сум орнотог тар хүчний авраг төвдрөн байгаасын сигнал юм хүмүүс авчаасаа. Бид нар бас трактороор одоо тосон синглээс мод очиж торцоо мод авч сундаан буудаад урагшаагаан зээгтээ урахаар 220 км явж 2 жиргүүлжсэн засууднаар юугаан нүүрсэн зөөдөг 79 оноос хойш одоо 2011 он хүртэл трактортай нэгдлийн ажлыг одоо тэгэл хийдэг байлаа. Алиа нүлг нь хатланд явна. Хатланд явахаар ч манай сум хатлангийн бичээр муутай энэ хашаа мэдээр дэс одоо болгоны сайхан сум тэр хотгон дээр хүртэл авчээсэн. Ногоон тийж тараалын утгаа болоод бас хэдэн жил бичигнүүлээ газар агалах тараалах гэж. Лун мянган шилүүстэй лүлгэр сүрлэг уулс хөв ботго балгатай хөхрөн үнэардах хүндийнүүд нэлгэр баян нэгдлэн цэлгэр уудам хөгжилтэй нийт түмэн ардан дэлгэр тэнүүн амьдралтай. Тухайд манай нэгдэл бол нэг 60 гаруй мянган толгой малтай байсан. Бригадуудын одоо төв зэргийг бол одоо бий болгож энэ материалыг базыг ингэж хөгжүүлж ясан. Одоо нэгдлийн санко үртгэлийн ажилтнууд Баатар сүрэн гэж их туршлагатай ийм ахмад хүн байсан. Дөрөв нэгтлэнтэй байсан. Дөрөв нэгтлэнгийн нэг нь бий байсан. Бензамаас тэр бүх юм зохицуулж одоо зарцуулдаг, тооцоог нь боддог. Тийм
юм хийдэг байсан. Бас тэгээд давхар тэр туслахны үйлдвэрийн дарга гэдэг нэг орон тоо байсан. Тэрнийг бас давхар хийж бас нэгдлийн одоо аж ахуйнуудыг бас тэг аюулцдаг. Одоо манай сайхан багчаас тэр соёл өргөд гэж байсан. Соёл өргөдөд аж ахуй эслэг савар төгс хаагантын ажлыг багийн дарга зэрэг ажлыг нэг 20 жил явуулаа. Наад хийж манайх нэг 100 гаруй өрхтэй байсан. 100 гаруй өрхтэй нэг 600 гаруй хүнтэй. Саруул зам нэгдлийн ажилсаг малчид хөдөлмөрчдөөс ажил үйлсээрийн шалгарсан аваргууд олон төржээ. Аймгийн аварга малчин Намсрай жав, Галдан, Ламсүрэн, Тогтхочир, Батамсүрэн, Дорж, Жандсан, Дашцэрэн, Арья нарын зэрэг малчин сумын аваргаар 80 гаруй хүн шалгарч 30 гаруй хүн төрийн дээд одон медалаар шагнагдж байсан түүхтэй. 73 онд одоо илгээл дээр Монголоос залуучууд илгээл гэж малдаар гарч тэгээд аав ээжээ дагаад нэгдлийн мал маллаж 3 жил малсан. Миний аав ээж одоо хөдөлмөрч ус байсан. Төстэй 10 жилийг 1983 онд төгсөөд аав ээжийнхээ төчөг толгуур болохоор ингээд мал маллахаар хөдөө гарсан да илгээл таваад. Сэрэндэрч ичи хорлоо гэж одоо ч мал өйтөлдрэн сайхан ажиллаж байгаа хүүхэн байгаа. Хөдөө төвдөнгийн Баталгэр гэж одоо мас малж хөдөө одоо мас сайхан ажиллаж байгаа өсгөө байгаа. Аав ээжийнхээ хамтаар насаараа мал малсан. 52 жил өхөрмөлсөж сайсаас ийм хүн байна. Дарга нэгдлийн дарга байсан. Тэгээд одоо 15 инг төллүүлээд одоо сайлан сургаад хүн хэрэгтэй. Танах юус өхрөө өгчөө чийлж чадна, та ярилж чадна гээл одоо тэгэл даргын үгэнд ороод өхрөө өгчөөд сумандан 3 жил дараалан ингийн сааж ботгыг бойжуулж 2 удаа дараалан сумын твтадаар сонгогдож байсан. Хоныг суураараа юусан, өхрийг чигсээ суураараа юусан. Атогчгэлсэн хариулсан. Зөндөө уламал маласоо би залуудаа морин чинь чадамг дүүмэхтэй хүн байлаа. Аагийн авраг болтлоо явсан. 1988 оноос малчтайг малжуулах бодлого явуулж, малаа малчтад түрээсийн гэрээгээр маллуулж, малтай болох эх усүрийг тавьжээ. Тэр үеэр одоо гэрээ түрээсийн ажил нэлээ улсын хэмжээнд нэгдлийн холбооны дээд зөвлөс нэгдсэн удирдлагч гарчсан ингээд нэгдлийн гишүүдийн хурлаар гэрээ түрээсийн ажлыг нэлээ эрчимтэй өрнүүлж жил тутамд нэг дүгнснээр одоо малчтын зүгээс бол бодмал нэг 3-аас 5-ыг, богмал нэг 20-оос 35 толгоогоор өөрийн болгож авч үндсэндээ зах зээлийн зарчмаар өөрө шилжүүлэх ажлыг хэрэгжүүлж ирсэн ийм ажиллаа. Саруул зам нэгдэл нь 1990-ад оны үед мал аж ахуйн 3 бригад, туслах үйлдвэрийн бригад, мал аж ахуйн 145 суур, эмчилгээ тэжээлийн 3 цэгтэй, 529 өрхтэй, 1100 гаруй гишүүдтэй, 56.7 мянган малтай, 4609.5 мянган төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байжээ. 1991-ээс 92 онд орон сууц, зарим байшин барилга, үндэсэн болон эргэлтийн хөрөнгө, хөдөө аж ахуйн машин техникийн их бага хөгжлөлөөр тарааж олгожээ. Үүний дараа 1992 онд Саруул зам нэгдлийн үйл ажиллагааг зогсоож, Саруул зам хувьцаат компани, брокерийн пүүс, Услуурт компани болон өөрчлөгдөж, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байжээ. Тэгээд 1992 онд нэгдлийн малыг бид нар хувьчилсан юм байгаа. Тэгээ нэгдлийн малыг хувьчлах ажлыг зохион байгуулахдаа нэгдлийн дарга байсан тэр Төдөө гэж хүн бид хоёр тэр журмыг нь боловсруулад зохион байгуулсан. 2200 гаруй хүнтэй байсан, 500 гаруй өргөтэй байсан. Тийм л сум байсан да. Агаар салхины мөнхийн тунгалаг зурлаг, асарлах уулсын мөнгөн сүмбэр зулай, ариун дагшны мөхшхүйн гэрэлт мэлми,
алтан мутарт мэрэгд хувилгаад ин орон азар онож унсан аав ээжийн минь алтан тоонот аяа бидний мөнхийн алдар шилүүстэй минь. Хотод хувилгаадын өлгий болсон шилүүтэй сумаар авгалсан дэлхийн өнцөг болон бүр цугаа нийт шилүүстэйчүүдтэй шилүүтэй сум үүсгэн байгуулагдсны 100 жилийн баярын мэндийг сумынхаа нийт иргэдийн өмнөөс өргөн дэвшүүлье. Хэрхэм шилүүстэй нутгаар авгалсан хотод хувилгаадын өлгий нутгийн ахан дүүс нутгийн зон олондоо 100-ыг хаан ажил үсийг дүгнэж 100-аа угтаж байгаа энэ сайхан онжлуудын мэндийг хүргье. Шилүүстэй сум нь өнөөдөр Чандман, Баян улаан, Хөгжил, Сайхан гэсэн 4 багийн нийт 512 өрхийн 1700 гаруй хүн амтай 90 гаруй мянган толгой малтай далайн төвшнөөс дээш 2000-аас 3000 гаруй мянган метр өндөрт өргөгдсөн сүрлэг уулс булаг шанд олонтой говь хангаа хосолсон уулархаг хээр тал өргөн удам газар нутагтай түүхэн аялал жуулчлалын бүс нутаг юм а. Энэхүү мэргэд оюуны өлгий нутгаас бүгд найрамдах Монгол ард улсын хөдөлмөрийн баатар Бумба, Нямсамбу, Нацагдорж, улсын их хурлын гишүүн асан шинжлэх ухаан академийн жинхэнэ гишүүн, академич Содном Цэрэн, төрийн сойрхолт зураач Түмэн Баяр, төрийн сойрхолт зохиолч сэтгүүлч Сэнддо, төрийн сойрхолт соёлын гавьяат зүтгэлтэн Болор цомын эзэн Яруу найрагч Бавуудорж, гавьяат хуульч Дашдорж, хүний гавьяат эмч ангаах ухааны доктор профессор Пүрвжав, гавьяат тээвэрчин Лавгжав, соёлын гавьяат зүтгэлтэн Вандандорж, соёлын гавьяат зүтгэлтэн Шаравдорж, соёлын гавьяат зүтгэлтэн Цогтбаяр, ажил дүүрийн гавьяат ажилтан Батчулун, улсын сайн малчин Буд, Магсаржав, Ёндон, Содном Даржаа нарын төрж өссөн өлгий бол шилүүстэй билээ. За би багнасан зөвлөстэй суманда Баян улаан багтан өнгөрөөсөн хонмол ариулж аав ээжтэй тусалж ингэж өнгөрөөсөн хүн хойно зөвлөлт толгойд улсад хуулийн мэргэжил эзэмшээд 40 орчим жил хууль шүүхэн байгууллагад хүний эрхийн үндэсний комиссд улсын их хурлын хамгаалын газарт хуульч мэргэжлээр ажилласан. За энэ төрөлх нутгийнхаа 100 жилийн өн босгон дээр Монгол улсын гавьяат хуульч гэдэг эрхэм хүндтэй цол шагналыг гүрцэндээ одоо их талархаж ингэж явдаг бас бэлэг тэмбэрэлтэй юм болсон. Ингээд нийт нутгийн ард түмэндээ эрүүл энхийг хүсэж шилүүстэй сум байгуулагдсны түүх 100 жилийн өн баярын мэндийг дэвшүүлье. Азай буурлуудын минь амин заяаны өлгий аяа бидний авглах алдар шилүүстэй минь азар онож унсан аав ээжийн минь алтан тоонот аяа бидний мөнхийн алдар шилүүстэй минь. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу шилүүстэй сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 1992 оны 9-р сарын 21-ний өдөр анх дугаар хуралдаанаа хийж иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дараагаар төдөв сонгогдож орон тооны нарийн бичгийн дараагаар авир мэд нар ажиллаж эхэлсэн түүхтэй бөгөөд нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлж сумын иргэдэд төр засгийн бодлого шийдвэрийг цаг алдалгүй хүргэн сум орон нутгаан хөгжүүлэхийн төлөө зорин ажиллаж ирлээ.
Манай шилүүстэй сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлам 1992 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж тэгээ өөрөө өдөр тутмын байгууллагын үйл ажиллагаа явуулж байна. Анхны дараагаар нь төдөв дарга сонгогдож байсан бол түүнээс хойшлуулаа Эчин Норов, Даваан юм, Алтан Жаргал, Ууган Баяр, Сэр Од гэсэн хүмүүс сонгогдсон ажиллаж байсан байна. 2004 Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараагаар ажиллаж байгаад тэтгэвртэй гарсан. Анх ардчил гараад энэ иргэдийн хурлын чинь гарч байхад 2 удаа сонгогдож иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож нарийн бичгийн дараагаар хүртэл ажиллаж байлаа. Тэгээд 8-тай уулыг дагаж энэ улсын сайхан утга туйлгаад удас төрдөг. Тэр сайхан утга туйлгаад болохтын одоо ашиг буйнаар бол сум маань бол удаас өөдгөө дивжиж ард иргэд манаас сайхан амьдарч яваа гэж бас боддог. 2008-аас 12-оос 16 онуудад би 2 ч удаа шилүүстэй сумаас аймгийн иргэдийн холын төлөөлөгч болж гарч ирсэн. За тэр жилүүдэд бол бас нөгөө зуд дурхантай жилүүд байсан учраас тэр өвстэй жилийн баазыг түшиглээд бол орон нутг руугаа айллахаар л одоо малчтынхаа малыг амьдсрун авч ярах, малчтаа зутраахгүй байхын төлөө бол шатлынхаа яриар бас ажиллаж исэн байгаа. Миний өмнө бол аймгийн иргэдийн хурлын нарийн бичгийн дараагаар манай сумаас Мэшигжив дарга бас ажиллаж исэн юм байна лээ. Шилүүстэй сумаас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр 2 дахь удаага сонгогдсон ажиллаж байна. За энэ хугацаанд бас аймгийн засаг даргын орлогчоор 4 жил ажилласан. За одоо аймгийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байна. Төлөөлөгчөөр сонгогдсон энэ хугацаанд нутгийн удирдлагын ордон маань шинээр сүндэрлэж, сургуулийн хүүхдийн дотор байр их засвар хийгдэж, цэцэрлэгийн хүүхдийн бас одоо шин сайхан барилга сүндэрлэж болсон зэрэг олон ажлуудыг нэрлэж болох юм аа. Өөр голынхоо гүүрэн дээр эрчим хүчээр хангасан нь хөдөөгийн малчдын ахуй амьдралыг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бас нэгэн томоохон хувь нэмэр болсон гэж харж байна. 1992 онд сумын засаг даргын хамгийн газар шинэ бүтцээр ажиллаж эхэлснээс хойш Малайз хувийн 3 баг, сумын төвийн 1 багаас бүрдсэн засаг захиргааны 4 нэгжтэйгээр ажиллаж байна. За сумын маань түүх 100 жилийн орхиож сумаар нутгийнхаа өнгөрсөн 100 жилийн олд амжилтыг баттгах, нэр алдартай хүмүүс, гавьяатуудаа алдаршуулах ийм түүх хүмүүс төхөж байна. Хөдөөгийн багууд малчт руу чиглэсэн ажлууд нэлээд төлхөө хийсэн. Сумын төв суурин газраа төсөв 5 албан газрууд, аж ахуйн нэгж байгууллагууд 30 гаруй айлууд нэгцэн халаалтанд холбогдсон. Үүнийг дагаад бас хэрэглээний цэвэр ус аль бүр албан газрууд руу орсон байгаа. Таман цаашдаа хийж хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөөд ингэ явж байна. 1992 онд засаг захиргаа нутаг дэв сэрийнэгч төөний удирдлагын тухай хууль гэж шинээр гарч сумдууд сумын засаг дарга гэдэг ийм одоо албан тушаал бий болсноор сум шилүүстэй сумын анхны засаг дарга гэдэг ийм албан тушаал томилогдсон түүхтэй. За ингээд сумын засаг даргаар ажиллаж явах хугацаанд яг одоо энэ шилжилтийн бас нэлээд ийм хүнд үед тохиолдсон. За энэ хүнд үеүүдийг бол даваад туулахын төлөө хичээл зүтгэл гаргаж ажиллаж байсан. Намайг засаг даргын хугацаанд бол бас төсвийн байгууллагын төсөв болоод их багахан байсан. Шилүүстэй сумын нутгийн захиргааны байгууллагын төсөв гэхэд жилийн 15 сая төгрөг. Ихтэй бол бас засаг даргаар ажиллаж явах хугацаанд бол шилүүстэй сумд 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулж ингэж ажилласан байдаг юм аа. Шилүүстэй сумын засаг даргаар ажиллаж байх хугацаанд сумын маань 90 жилийн тохиосон одоо саяхан санагдж байна. Одоо өнөөдөр 100 жилийнхаа ойг тэмдэглэх гээд ингэж байж байна. Шилүүстэй сумын засаг даргын хамгийн газрын хамт олон өнөөдөр түүхэн 100 жилийн ойтойгон золгон нутаг орныхон цаашдын хөгжлийг тодорхойлон урам зориг төгөлдөр ажиллацгааж байна. За 1990 оны одоо үндсэн шинэ үндсэн хууль батгдсанаас хойш бол сумын засаг даргын хамгийн газар гэсэн нэршилтэйгээр төр одоо иргэний гүүр болон төрийн бодлого шийдвэр хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа ийм байгууллага юм аа. 27 төрийн албан хаагч бол одоо төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн
ажиллаж байгаамаа. За 1990 онд бол засаг дарга лөвөнжих дарга ажиллаж байлаа. Өөрчлөлт шинжилгээ өгж явах үед ингээд 1992 оноос нутаг дэвсгэр засаг захааны нэгжид өөрчлөлт орж явах үед одоо анхны багийн даргаар Чандам ногийн засаг даргаар ажиллаж байлаа. Энэ үед одоо дөрвөн багтай байсан хөгжил багийн засаг даргаар Пүрвэн Гамбол, Сайхан багийн засаг даргаар Жаминжуу, Баян улаан багийн засаг даргаар одоо Гочогийн Гамбол, Чандам ногийн засаг даргаар одоо миний бие одоо томилогдсон бид өөр гүйцэтгэж байлаа. Сайхан багийн засаг даргын сонсон дойрч байна. Хин дашчив байна. Янз бүрийн ийм асуудлууд одоогор бол байгаа юм байна лээ. Баян улаан багийн засаг даргаар 8 жил ажиллаад тэгээд 2021 оноос одоо өдөг хүртэл дахиад Чандам багийн засаг даргаар шүлүүстэй сумдаа тэгээд амьдарч байна. Чандам баг бол 91 өрхтэй. 376 хүн амтай. Сайн уу? Сайхан хамтж чинь. Сайн. 89 оноос хойш л малмалж чинь дөө. Тэгэл богтой бодтой ер нь бол тэгэл хой тухайн Ингри буус гэдэг газар үйлждэг манайх. Одоо манай том залуу мал малж байгаа. Манай нөхөр бас мал малдаг. Тэгэл манайх аймгийн авраг малчин тий. Дарсрынгийн даваасрын гэж хүн байгаа. Тэг мал малж амьдрах сайхан байдаг. Энэ жилийн урагшаа яваал энэ Марал Баян онгорын нутаг Марал сумаар 11 сард яваал тэгэл өчигдөр гарч ирэл өчнө. 3 айлын 1500-аад малтай явсан. Тэгэл энд одоо малаа төллүүлэх баг. Манайхны малдаа ингээл өчигдөр өнөөдрөөс гарч эхэлж байгаа. Жил хөвстэй болохоор дэнтхий тонж малаа төллүүлж байгаа тэгэл өгсөнд. Малчд гэдэг чинь нутгаар наманж байгаа манаач байхгүй. Би тэгж л боддог. Зүй дамжиж байгаа. Одоо энэ аав ягаан талгааг нь хойно өвлж байдаг. Тэгээ хаан чихэн гээд ингээд энэ урд ингээд намарч ингээд үе дамжиж байгаа. Уурганы хавь сур илтэх, ямаа саах, эдээх их. Манай хүүхдүүд л ер нь цагаан эдээг бол эр юмгүй хийнэ. Тэрээс хийхгүй хүн байхгүй. Ямар ч малыг саачих нь эднэр. Энэ одоо олон жил гарч ирж хавардчихсэн энэ үе дамжсан юм майхны ард өгөөд энэ хавийнхаа хамгийн дулаахан ив газар байдаг. Тэгэл нортын голыг өгсөөл дуган тэнгэр хайрханы баруун сугаад гарч цусчаал тэгэл буцаал уруудаал энэ говьроо гарч зөвлөччихөөл мал маллагчсан сайхан шүү дээ. Дэлгөө сайхан ногоо цагаан гараал зунслахтай тийм сайхан багт малаанд байгаа явж хаач хамгийн жаргалтай. Өвс ногоо ганхах Монголын их амар амгалан өндөр цагаан өвлөс Монголын их амар амгалан гэсэр жангарын шаралсан хуудас Монголын их амар амгалан гэр дүүрэн хүүхэд Монголын их амар амгалан. Энэ сайхан нутгаас алдарт дуучин Паврон, Норво, Жүгдэр сүрэн, Завхан аймгийн алдарт дуучин Балчин дорж, хөгжмийн зохиолч, найруулагч, зураач Дойд сүрэн, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Төмөрбаатар, Батцэнгэл, Мөнх Эрдэнэ нарын урлаг соёлын алдартнууд олон бий. Паврон донгаа гэж хүн байсан гэж байгаа юм. Улаанбаатартаа тэр шоронд байсан. Тэгээд дуулаад шоронгоос гарч ирсэн бүр маршал чойсон гаргаж ирсэн юм гээл. Паврон донгаа айлын найран дээр дуулахтан зэрэгэл тэнд байсан одооны ийм тогоо ширэм тогоо гэж байсан. Байсан дээр үтэн артаануудаас тэр данкд дуурдаг байсан гэж жингэн дуурдаг байсан гээл. Балагтайн бяцхан сууринг Эрдэнэс нааш чимдэг газрын нэг бол сумын улаан булан буюу соёлын төв билээ. Манай Шилүүстэй сумын соёлын төв маань 1947 оноос эхэлж Улаанбулан нэртэйгээр эрхлэгчийн орон тоотойгоор батлагдаж соёл урлагийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Хамгийн анх эрхлэгчээр бол Анагийн өвгийн Цэдэн дамба ажиллаж байсан. Соёл урлагийн үйл ажиллагааг Шилүүстэй сумынхаа 1700 гаруй иргэнд үйлчилж хүргэж байна. За манай соёлын төвд бол Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин одон хүү багш маань ажиллаж байна. Ажилчид бол бүгд
мэрэгжлийн боловсон хүчингээр хангагдсандаа бол завхандаа бас давуу талтай тэргүүлэгч байгууллага. За манай номын сан бол 10,000 гаруй номтой, фондын 2 танхимтай, уншлагын 1 заалтайгаар үйл ажиллагаа явуулж байна. За орон нутаг судлах танхим маань 68 тэсийн 201 үзмэртэйгээр ард иргэд хүүхд багцуудад бас үндэсний өв соёлоо хөдлөх болон хөдлөх дурсгалын талаар нээлттэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Ард түмний дунд одоо яригдаж давагддаг болоо урдсан яриа хурж яриад амин дүүх зэргийг нийлүүлгээр эвлүүлж намж бүдэгтэй тухай нам хэвлүүлсэн анхных гэж бодож байна. Өмнөх дөрүүдийн төвх намтар гэдэг бол одоо багшийн шүтгэх ёсоос зүйлээд тэгээд нөө суралцах, сонсох, санах одоо бясалгах эдгээрийг одоо номын эрсчлэн хэрхэн үлдээсэн тэр байдлыг одоо судалгааны үндэслэлтэй ингээд юм ном гаргана гэдэг бол ирээдүйд олон хүн энийг уншаад бас муу сэтгэлийг засах, зөв сэтгэлийг татуулах тэгээ номонд дуршил төрөх ийм одоо их буянтай сайхан үйл болж байна гэж бодож байна. Тэгээ төрийн саярхалд одоо бавуударж авахд хоёр бол олон жилийн турш ингээд багш өвн барилгатай байсан. Ном бол ирээдүйд амьтан тус харахаар ийм буянтай үйл хийж байгаа болохоор таны буйнд бас чин сэтгэлээсээ даган баясаж байна. Отгон тэнгэр хайрхнаа сэтгэлийн гүнээс магтан дуулдаг олон яруу найрагч шилүүстэй нутагт байх хийгээд түүний дотроос төрийн саярхалт, соёлын гавьяа зүтгэлтэн, болор цомын эзэн яруу найрагч Бавуударжийн мөр замаан гэрэлтүүлэн тарин мэт шүлгийг ундруулах унган авьяас бэлгэн хотог товлгаадын авшиг шин гэсэн энэл нутгийн амин өвдөсгөлтэй. Энэхүү мэргэд оюуны өлгийн нутгаас улсын их хурлын гишүүн асан шинжлэх ухаан академийн жинхэнэ гишүүн, академич, хөдөө аж ахуйн ухааны доктор Содном Цэрэн, академич, авир мэд доктор Энх Төвшин, Баяна, Бадарч, Хулан, Бүдсүрэн, Ичин хорлоо, Дэлгэрмаа нарын олон эрдэмтэд төрөн гарчээ. Энэ жил Завхан аймгийн урд үсгийн сунд болох шилүүстэй Отхон цагаан айхан сумын 100 жил тохиолдож байгаа. За энэ 100 жилийн тохиолдуулаад урд үсгийн 5 сумын бүтгэн зүйл сумын засаг намаас хэрэгтэй хуралтай хамтраад бүх мөрөдө зориулж эрдэнэ шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Ахмад багш арилдын нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний анх дугаар хурлыг өр хүүхэд ахан дүүс шав нар нь анхудаа амжилттай зохион байгуулснаар шилүүстэй ирээдүйн эрдэмтдийг төрөн гарахад шинэ гарц, шинэ шийдлийг бий болгосон юм. Эрдэмтэн залуучууд олон төрөөсөө гэсэн энэ үүдийг нээж өгч байгаа оюутан хүүхдүүдэд хөгжүүлэе гэж байгаа энэ их сайхан ажлыг санаачлан зохион байгуулж байгаа аав багшийн охин Чимцээ багштай болон олон ихчтэй бусад үр хүүхдүүд ах トゥ нарт нь баярлалаа. Одоо 62 жилийн өмнө баг үлгэр болох нь. Өмнө үед шүлүүртээс мод баг сургууль байсан. 4 жилийн боловсролтой баг сургууль. Ангид аав багшийн гар дээр анх хэлбэг алдараа жоохон багт хөвгөд очиж өнөөдөр 70 хүртэл багшийн одоо зэрэг хүртээсэн шим эрдмийг сураад
ажил хөдөлмөр яваа юм хүмүүсээ. Бүр залуу агасан 15 тагаас хойш ер нь одоо ном эзэм суралцж, шашны номон суралцж дараа нь одоо жинхэнэ багшийн ажилд ингэж хийж би одоо ард түмний үр хүүхдийг сурган хүмүүжүүлэх ажил насаараа зүтгэсэн ийм хөө. Одоо манай аав ярих нь бол Шүлүүстэй сум баг сургууль одоо тэр Сүүжи ам гэдгийг тэнд байсан нэг тэгээ манай энэ бод гэдэг хүн чинь нэг 9 хамтаа тийм гэр барьж өнөө тайжийн татвар гэж өгдөг байсан юм л. Тэгэхээр энэ сургууль дөгөөд тэр сургуулийн анхны байшин барилгаад тэгээд татварт нь өнөө намар тарга айраг одоо хоолундын хүүхдүүдэд зөөж өгдөг байсан гэж ярьдаг юм байна лээ. Сүүлд нь тэгээд цагаан улам руу шилжээ тэр сургууль цагаан улмын сургууль гэж бас тэнд байсан гэж ингэж ярьдаг. 38 онд сургуулийн шавыг тавьсан байгаа юм. Галын улааны сургуулийн шавыг зуны сургуульчин голын улаанд байсан. 1938 оны 5 дугаар сарын 1-нд газрын улаан хэмээх газар багш, галч, 2 гэр, 20 сурагчтайгаар зуны сургууль нэртэйгээр үүсгэн байгуулагдсан Шилүүстэй сумын ерөнхий боловсролын сургууль. 1938 онд байгуулагдсан. Ингээд 1969 онд 8 жилийн сургууль, 1979 онд 10 жилийн сургууль, 2011 онд 11 жилийн сургууль, 2012 онд 12 жилийн сургууль болсон. Завхан аймгийн урд төстэй бол одоо хамгийн ууган сургууль. Завхны отгон цагаан ярхан цагаан жилүүдтэй маань суралцагчид бол 7 жилийн сургуулиас эхлээд 10 жилийн сургууль хүртэл 1992 он хүртэл одоо манай сургууль суралцдаг байсан. Тэгээ манай 1938 онд энэ Шилүүстэй сургуулийг байгуулахад сургуулийн одоо байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл одоо аавын маань 3 дахь үе сургуулийн 80 хэдэн жилийн түүхэнд нэг ч удаа ганц ч жил өнжилгүй сургуулийн бүтээн байгуулалтанд аавынхаа байгуулсан сургуульд ажиллаж хүүхдүүдийн боловсролд хүчин зүтгэж өдөө хүсэндээ бахархаж явдаг бид нар. 80 оноос эхлээд Шилүүстэй 10 жилийн сургуульд 6 захиралтай одоо ажиллаж бүхэл одоо сургуулийн эд багшил анги кабинет термийг одоо бүрдүүлж ирдэг. Тийм хариуцсан ажилласан хүн байгаамаа. Бага ангийг 2 удаа авч төгсгсөн, 10 дугаар ангийг 2 удаа авч төгссөн. За бусад хугацаанд нь бол дан эвлэл пианерын ажил, удирдах ажилтнуудыг одоо бүрэлдэхүүнд орж сургуулийнхаа одоо бодлогыг боловсруулах, хүүхдийг хүмүүжүүлэх, сургалт хүмүүжлийг хариуцсан эрхлэгч энтрээр ажиллаж явлаа. 1970 онд энэ Шилүүстэй дээрээ тэгэл өдөө хүртэл багшилж байна да. Багшийн дээдийн математик ангийг төгсчоод энэ сумд хуваарлагдж ирчээд эндээ одоо насныхаа хийхийг варж байна. Сайхан багш нарын үргэлжил болж явлаа. Сайхан шав нар маань үргэлжлүүлээд ажиллаж байна энэ сургуульд. Миний төгссөн ангиудаас одоо энэ сургуульд 5-6 хүн багшаар ажиллаж байна. Багш хэмээх алдраар оглсон нэгэн насаараа багшаа хэмээн нэрийн эхний үсгээрээ хүндлүүлэн дуудуулах гавьяатай багш нар Шилүүстэй нутагт олон байжээ. Шилүүстэй сумын ерөнхий боловсролын сургууль. Нэгэн үе цагаан хайрхан, цагаан чулуут отхон сумдын хүүхдүүдийг дотуур байранд хүлээн авч хичээллүүлдэг 500 гаруй сурагчидтай сум дундын 10 жилийн сургууль болтлоо өргөжн тэлсэн түүхтэй. Өдгөө манай сургууль 42 багш ажилтан 22 багш 16 ажилчинтай сургалт хүмүүжлийнхаа үйл ажиллагааг явуулж байна. Ингээд 86 жилийн түүхтэй сургуулиас минь төр нийгмийн зүтгэлтэн соёл урлагийн салбар, спортын салбар, шинжлэх ухааны салбарт улс нийгэмдээ тэргүүлэн ажиллаж байгаа олон сайжуул төрөн гарсан байдаг. Сумынхаа сургуульд 9 настай байхдаа орж сураад 3 жил сурч агаад аймгийн сургууль дахиад одоо дунд сургуульд
юмуд сурж төгсөөд тэгээд 16 настай байхдаа ирээл төгсж ирээл тэгээд багшилж эхэлсэн. Тэгээд шүлээстэй 10 жил ч одоо 40 гаруй жил багш 20 гаруй жил захирлын ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Олон хүнийг одоо амьдралд нь хүргэсэн, сургаж хүмүүжүүлсэн ийм ачтай буянтай хүн гэж одоо хүмүүс их аавын талаар маш сайхан дурсамж яриад ингэх нь эрдэм мөрсөн он жилүүд гэдэг ийм номыг гаргасан байна. За миний аав Цэдэн Намба 1931 онд Завхан аймгийн Шүлэстэй сумын Хөгжил бригадын Хөх цайлга гэдэг газар айны хөвгийн 8 дахь болон төрсөн. 1952 онд Дархангай аймгийн багшийн сургуулийг төгсөж ирсэн. Төгсөж ирээд нутагтаа маш олон жил багшлаад багшилж явах явцдаа төр засгийн өндөр дээд чагналтай дизэмтэн доктор, профессор, гавьяатуудыг олноор төрүүлсэн. Өөрөөр бол ааваараа бахархаж явдаг. Миний ээж Марусян Завхан аймгийн Шүлэстэй сумын номын санчаар маш олон жил ажилласан байдаг юм аа. Ээжийг маань хөдөлмөрийг төр засгаас үнэлж зохих хэмжээнх нь шагнал болон ой медалуудаар шагналсан байдаг. Одоо үр хөвгтүүд нь 7 сайхан үр хөвгттэй. Энэ 7 сайхан үр хөвгтүүд нь бүгдөө ажилтаа 30-аар нөсөж үрдэн ажил төрлөө бүгд хийцгээж явж байна. Хотготуудын үлгий говьхээр хоссон энэ сайхан нутагт бид нар төрсөндөө үргэлж бахархаж нутаг орноороо дандаа бахархаж явдаг. Миний одоо төгссөн хүүхдүүд шилжүүлсэн 10 жилийн хүүхдүүд намайг мартадгүй үргэлж санаж дурсаж холбоотой байдаг. Манай хүн бас физикийн багштай мэрэгчлэн. Тэгээ шилжүүлсэд бол захирлаар ажиллаж байсан, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан жигчдийн Хабаатар гэдэг. 1974 оноос 94 он хүртэл сургуулийн гал тогоонд Шервэн Нямбугээд ахлах тогооч байлаа. Тэгээ тэр ахлах тогоочийн удирдлагын дор сургуулийн гал тогоонд ажилладаг байлаа. Миний өвөө бол энэ сургуулийг байгуулсан дорж хотоо гэж Ахмад багш, Доо багш гэж хүн байсан. Тэгээд миний наах зэгч нар бол бүгдээрээ бас багш нар. Тэгээд аавын талд чинь нэлээд олон багш нар байсан. Монгол хүн бол Монголынхаа хүүхд төгс соёлыг бол мэдж явах хэрэгтэй гэдэг тэр зүйлийг бол өгсөн учраас энэ мэргэжлийг сонгоод шавнартаа хүртэл яг л энийг л зааж байгаа. Хамгийн олон шавьтай багш мөртлөө яг одоо даадаг гэсэн анги бол ганцхан анги. Энэ анги маань өнөөдөр 50 жилийн гой гэж төрлөх сургуулиудаар ирж уулзаж багш намайг бас энэ уулзалтанд өрн оролцуулж байгаа явдлыг талархаж байна. 8 дугаар ангид төгсгөөд илгээл дээр би тэгээд ажилласан. Тэгээд 2-3 жил ажиллаад би хөдөө аж ахуйн дээд сургуульд орж суралцсан. Арин номч ангид. За манай ангийнхан ерөнхийдөө бас их сурлага сайтай, бас бие даасан мундаг хүүхдүүд сургуулаа төгсчихсэн. Тэр үеийн одоо сургалтын чанар маань бас сайн байсных. Спорт урлагийн талаар ялангуяа урлаг манай ангийн багш. Багш маань залууч байсан даа. Ангийнхаа нийт хамт олонд болоод нутгийн ард зүүн олондоо сум байгуулагдсны түүхт 100 жилийн одоо халуун баярыг хүргэж хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Ардын сургуулийн алтан босрыг алхаж явсан анхны өдрөө. Одоо сайхан уулзсан найзуудтай болон нутгийн зүүн олондоо 100 жилийн ойн баярын мэндийг 1987 оны төгсөгчдөөс хүргэж байна. 10 жилийг ардаан орхилоо. Өдрөөс өдөрт хөгжин цэцэглэх балгатай суурьнд сумын цэцэрлэг байгуулагдаж 15 хүүхэдтэйгээр ажиллаж эхэлжээ. Сургууль цэцэрлэгээр бол 33 жил ажилласан. За тэгээд манай сумын одоо цэцэрлэгийг үүсгэн байгуулсан тэргээрээ би одоо их бахархаж явдгийн. 70 оны 7 сарын 1-нд төгсч ирээ. Тэгээд цэцэрлэгийн багшаар томилогдож ирсэн сумдаа. Одоо дөнгөж үүсгэж байгаа учраас өөр ажилчин бол байгаагүй. Ингээд нэгдлийн улирлын цэцэрлэг нэртэй ингээд 3 жил улирлын цэцэрлэгээр ажилласан. Тэгээд 73 оноос улсын төсөвтэй 3 ажилчинтай болж өссөн.
ингээд нөгөө гэр цэцэрлэгээс одоо байшин барилгатай болоод өргөжөөд тэгэхэд бид 3-ын гомбын дор зүгэн эрхлэгчээр нь би тоогоочор нь инк хамгаалан, цэнгийн инк хамгаалан гэдэг нэг охинтой гурван анги байгуулж ажилласан. 74 оноос цэцэрлэгт Орчигон Баяраатай ажиллаад 25 хүүхэдтэй тоогоочор ажиллаад одоо 30-аад хүн байна. Бид нартай одоо би 2004 он хүртэл ажиллалаа. Анхны маань хүүхдүүд ингээд төрийн шагналтай зохиол баавууд орж Эренцэн баав гэдүүгийн хамт тэгээ одоо нэг ангид л ихэд ах дүү бүгдээр дүүгээ дагуулад ингээд 2 хүн бүлэгээд исэн болохоор маш олон хүүхдтэй тэгээд одоо ажиллаж амьдарч ажлынхаа гараа эхэлж исэн. Тус цэцэрлэг нь өнөөдөр мэрэгжлийн зэрэгтэй багш ажилчтай 100 гаруй хүүхэд багчуудад сургуулийн өмнөх боловсролыг олгоход сэтгэл зүтгэлэн зориулан ажиллаж байна. Манай байгууллагын нийт 15 багш ажилтнтай 4 бүлэгтэй 97 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Сумын хэмжээнд маань хамран сургах тойргийн нийт 2-5 настай 113 хүүхэд байдаг. Үүнээс бол цэцэрлэгт 97 хүүхэд нь үндсэн сургалтаар 12 хүүхэд бол одоо хувилбар сургалтаар сурж байна. Багш нар маань одоо 100% мэрэгжлийн багш. Үүнээс магистр зэрэгтэй 2 багш, бакалаврын зэрэгтэй 2 багш ажиллаж байна. Багш ажилчид маань 15-аас 20 жил дээдлэл нь одоо 24-5 жил ажилласан ийм туршлагатай багш нар байж байгаа. Өндөр байц хаднууд нь жилийн 4 үлрэлд байгалийн сүр хүчийг гайхуулдаг үдсгэлэн төгөлдөр газар бол бор хавцал юм. Энэ агуутгын аргалын агуутгууд бол энэ жилийн тохиолдол манай самд хамгийн энэ ан амтандаа зориулсан хамгийн том хөрөнгө оруулалт. Тий. Одоо энэ үүстэжэлийг энэ хүүд энд нөөцлж энд хийгээгүй байгаагүй болсон бол зарцууд байсан төвөөс тэр бол машин ирж өөс тавьж чадаагүй энэ аргал дуусах хэрэгтэй гэсэн үг. Одоо чи бага аргал байдаг шүү дээ 53 100-аад аргал. Тэгээ одоо нэрвстэй бас. Сахар ирвстэй чавгарцсан ирвс байгаа шүү дээ. Тэгээ нохогоо тавьдаг байсан манай ээж. Тэгээ энэ хэдэн аргалыг миний хүү ээж аваараа өгсөн бас хар сандаж яваарай гэжсэн. Тэгээ нөхөр л байгуулад тэгээ бас яхаа сомортойгоо хамжаад энэ чинь өсөж байгаа байхгүй. За нүүдч монголчуудын соёл маань байгаль дээлтэй хүн байгаль хоёр үеийн холбоотой байдгаараа маш одоо гайхамшигтай соёл юм байна. Одоо энэ сайхан газар нутаг дээрээ хамгийн наад нь одоо 5-6 мянган жилийн турш энэ байгалаа хамгаалаад мад ахуйгаа адгуулад амьдран одоо сууршаад иржээ. Удам дамжсан анагаан тэтгэх өвдөст хүмүүний нэг хүний гавья тэмч анагаах ухааны доктор профессор Пүрэв Жовын алдрыг тэмдэглэн нутаг зооных нь 93 наадман хийх үед намрын анхны цас нэвсийтэл дарсан сайхан наадам боллоо. Нутаг орондоо бол одоо ямандгийн хувилгаан царж өгс гэж алдарсан тийм эмч оточ маарам тийм хүн байсан бай. Тэрний одоо ачин л да. Миний нагац өвөг бол цагаан санаат лувсан давг гэж, чойжин лувсан давг гэж ийм хүн. Энэ бол Монбайн цагаан санаат гэж одоо нутаг орондоо бас алдарсан олон түмэнд маш их буюу үлдсэн юм хүн. Миний хөө олон түмэнд тусуу юм болно. Өвөө нь одоо тусуу юм болж яваад одоо ингээ миний хугацаа дуслаа чи мөн залгамжилж аваа гэж. Ингэж одоо надад явуулаад сургуульд анагаахын дээл сургуульд явуулсан. Тэр одоо өвгийнхаа одоо буйнаар би өнөөдөр хүн үзэх болгондоо зааж гисэн тарныг уншиж их олон дүн тус уян болсон. Ийм сайхан үргэлжил тэгээ манай хүүхдүүд миний охин бас эмч, миний бэр эмч, миний хүү эмч ингээл. Одоо дараа нь миний одоо зээ ачнараас бас эмч гарах гал байж байна. $1932 он хүн эмнэлгийн совилогчийн салбар нэртэйгээр совилогч Раш Балжир ажиллаж анхны үе таалгаа нээсэн шилүүстэй сумдах сум дундын эмнэлгийн түүх ариун билээ.
1936 онд бага эмчийн салбар болон 1958 онд их эмчийн салбар болон өргөжж 1979 онд отгон, цагаан хайрхан, цагаан чулуут сумдыг хамарч хүн амд эрүүл мэндийн үйлчилгээ явуулж дотор эмэгтэйчүүд, хүүхэд, мэс засал зэрэг нарийн мэрэгжлэр эмнэлгийн тусламж үзүүлж жилд дунджаар 23 мянган хүнд ампулатороор үзлэг хийж 7,000 гаруй хүнд больницоор эмнэлгийн тусламж үзүүлж байжээ. Сум дундын эмнэлгийг хөгжүүлэх гэж одоо унаа техникээс эхлээд тоног төхөөрөмж, барилга байшин, за шилүүстэй сумын эмнэлэг болоод засагдчихсэн, их засвар хийгээд удаачгүй одоо шинэ эмнэлэг баригдчихсэн, машин тэрэг тоног төхөөрөмжөөр нь хангаж ирсэн. Одоо тэр хичээл зүтгэсний урманд өнөөдрийн байдлаар шилүүстэй сум хүүхдийн эмчтэй, дотрын эмчтэй, эмэгтэйчүүдийн эмчтэй, бүр тэр битгий хэл одоо шүдний нарийн эмих мэрэгжлийн эмчтэй ажиллаж байгаа. 2024 оны байдлаар тус эмнэлэг нь 24 оронтойтой эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг мэрэгжлийн чадварлаг хамт олон үзүүлж байгаад сумын иргэд талархалтай байдгийг. Шилүүстэй сумын сум дундын эмнэлэг хүн амын нягтршил энтертэй холбоотойгоор шилүүстэй эрүүл мэндийн төв болгон эмнэлгийн маань нэршил өөрчлөгдсөн байгаа. Одоо манай эмнэлэг болохоор амбулаторийн тусламж үйлчилгээ, хэвтийн эмчлүүлэх хэсэг, эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ гэсэн 3 чиглэлээр нийтдээ 23 ажилтнтай үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өдөөгийн 3 багт маань багийн эмчийн салбар байдаг. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө бас 2 сэтгэлээр амаргүй цаг үеүүдийг давж энэ 2024 онд 100 жилийнхаа босгон дээр чадварлаг баг хамт олноор шалгарч тэгээд үе үеийн ахмад ажилчид маань бас сум орон нутагтаа эмнэлгийн гэсэн сэтгэлээр бид нартай байнгын уялдаа холбоотой ажилладаг. Намайг очих тэрэн дээр тэгээд нэг хүн байсан ихтэй багамч. Нэрсний багамч сувлагч юуны дахлын сувлагч байсан. Тэгээд нэг галч ийм л оромтой ажилладаг байсан. За намайг очихт чинь нэмлэг нэг дөрөвжин байшинтайгаа тэнд нэг 3 ортой тэндэн хүнийг хөвтөлдөг байсан. 3 гэртэй амбулаторь больниц одоо тэр галтагаан хийхэмдээ нэг тийм 3 гэртэй байсан. 68 оноос 91 он хүртэл эмнэлгийн байгууллагт ажиллаж байсан. Бямсрын эрхлэгчтэй хэмжээ салбар байлаа. Тэгээ сүүлд нь бархас эмчгээд байжээ. Сүүлд нь сосроор эмч байлаа. Тэгээд намайг аптек дөргөж шинэн гэж байлаа, самдан юм гэж байлаа. Тэгээд би чинь 90 оноос сэтгүүртэй гарчлаа да. Манай өвгөн эмнэлэг бас эмнэлэгт эмч. Багийн эмч тэгээ сүүлд нь дахлын сувилагч, гоцол дуртай сувилагч гэж байгаа манай өвгөн чи 30 гаруй жил хийсэн. Тэгээ хүн амт чи хуулийн шилүүстэй эмнэлэгч төрдөг байсан. Их эмчээ салбартаас суруур эмчгээд хирургийн эмчрээд энд чинь 3 сумын олгой операц юу хирургийн эмнэлэгтээ дандаа операц хийдэг байлаа. 1000 гаруй хүүхд ихэрж авсан. Да тэр үед төрөлтөлтэй байсан. Жилдээ бол нэг 130-аас 140 их төрдөг. Тэгэл тойрны сумуудаас бас ирж төрнө. Надтай хамт ажиллаж байсан төрхийн сувилагч маань оюун чимэг гээд. За юу н асрагч нь должи хүүгээд нэг 2 өгшин байсан. Боорол мянганы сүрлэг оройгоор бодон төбөрөө намираад байх чинь бурхад хувилгаадын майн далгаар хор болоод ирвүүдээ. Гардийн өндөр даваан дээрээ аяны шууд саатаад байх чинь ганган шилүүстэй нутгийг минь гайхаж бишрээдэл байна уу да. Үлгэрийн зураг шиг харагддаг. Хатган тэнгэрийнхаа яг өвөрд байдаг. Одоо тэгэл манай зовоод чинь тэр уужим салаа гэл өврөөд нь гарч зусдаг. Шилүүстэй 1935 онд төрсөн. Манай аав намайг тааж аавын аав надаа сойр гэдэг л Хэдэн тааж байсан гэл яхтуу сэрэ. Тэгээ манайхны удам огсгаа бол тэр Чингисийн удам огсгаа гэж юм гэлээ. Манайхан чинь тайжнаар удамтай улсууд байсан. Ээжийн аав нь болохоор жүгдэр гэдэг хүн байсан. Тэр жүгдрийн аав нь ойжоотай хүн байсан. Ээжийн аав нь болохоор чулуунтай хүн байсан.
Оожуу тайван алсын бодолтой, ухааны цараатай энэ зон олны он цагийн уртад хийж бүтээсэн түүхэн их өв соёлыг зуунаар магтан дуурсахын учир ерөөл энэ буюу. Манай аавын Дүмбай хүртэн гэдэг цуутай лам хүн байж байгаад дээрүүд Гартанбаатар тэр Максад зүйднүүд ховдод дайнд дарахад явахтаа тэр манай аавар гүртэн хүн байсан буусан сэлмийн зангидаж өгөөд үлээгээ зангидаад байсан. Тэгэхээр тэр ховдын юу бол амархан дарагдсан гэж ярьдгийг. Манай аавыг бол хашгүй гэдэг хүн байсан. Намчингийн ингээд тэр хийд дээр шавл сууж байсан тийм лам хүн байсан. Тэгээ нөгөө хэлмэгдэлтэй үе дүүрээ тэгэл өмдөрлөгөөгөө явсан. Манай охин 90 онд энэ Наранжингийн хийдийн туйран дээр Тэчин повор нэртэй хийтэй нэг дөрөв л одоо энэ Дэмбэрсэрэн бандхай, Дончингой, Сандаггой гэд 4 гүшин ламтай. Тэнд хүрээ байгуулчаа. Тэгээ олоо явсаа. Миний аавын наг цах Гэлэн бандгой гэдэг одоо Манжаа гэдэг нэг сайхан лам байсан. Мөн одоо Дамчилсэрэн гэдэг одоо манай нутгийн бол Жойжоо гэж нэрлэдэг байсан. Чойроо номыг их үзсэн, их эрдэмтэй мундаг лам байсан гэдэг. Тийм улс гэдэг чинь ямар нэгэн цаг үе ямар байна уу тэрүүн тохируулаад төмөндөөл тусаа хөргөж төмөндөөл ачуурдан хөргөж ийсэн юм байгаа юм. Энэрэлт төрийн ачаар энхийн нар мандамал унган хүүгийн хүчээр бүтээлийн далай бялхмал мэлми харааг булаасан миний шилүүстэй нутгаа. Монголын ард түмэнд уран нийтлэл зохиол бүтээлээрээ өөрийгөө таниулсан төрийн сойрхолт зохиолч сэтгүүлч Цэнддоо шилүүстэй нутгийн хүү билээ. Ямгаа алгасч чадхад юу хэлтэн аад чамд хайртай явтаас нь юу хэлтэн чивдэн гişгээгүй юм шиг хээр татсдий чивдэн гэлээгүй юм шиг усмөр юм байна. Би бол одоо сумын зүүн тал болох одоо соёл баригадын гаралтай нэлээ эднэр маань хөгжилгээд нөгөө талын баригад тэднэр маань хуучин одоо бүлээний баригадын төв гэж байсан тийшээ тэд нар бол голцоо нөгөө шавнар нарунчин гутхтын шавнараас үрдсэн голдуу 70 оноос 78 оны хүртэл 8 дугаарыг төгсөөд тэр үед ч одоо форум байхгүй байсан. Бид нар эрэгтэй хүүхдүүд нь цэнхэр дайлан бандэл, эмэгтэй хүүхдүүд нь ногоон дайлан бандэл өмсөд тэгээд дааван цүх үрдэг байсан юм аа. Шилүүстэй суман таашрын усан цахилгаан станцад 10 кВт-ийн цахилгаан дэд станцаар холбогдсон дэд бүтэц сайтай мэдээлэл харилцаа холбоо өргөн нэвтэрсэн түүхэн аялал жуулчлалын бүс нутаг юм аа. Манай сумын салбарууд 1969 онд нэг хүний ганц харамтайгаар байгуулагдаж 1972 онд боромдон шугам татагдаж нэгтгэрийн төхөөрөмж тавьж одоо Завхан аймгийн Шилүүстэй Отгон цагаан дуудгарын дундын станцаж ажиллаж байсан. Манайх байгууллага улсууд ус шалгана ажиллаж байсан. Манай хамтлан бол их ажилсаг эвсэг хамтлан байсан. Хаан банк нь бол 1968 онд анхан тооцооны касс нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлж байсан. 1991 оноос бол хувьчлалт гараад Хаан банк нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоогоор 2 оронтойтой тооцооны төвийн менежер, тооцооны төвийн борлуулалт үйлчлэгээний зөвлөг гэсэн оронтоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2007 онд Төрийн банк маань Монгол шуудан банк нэртэйгээр Шилүүстэй сумд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ 100 жилийн мэндийг Төрийн банкныхаа хамт олонны нэрийн өмнөөс болон хувьяас хүргээд шин зуунда амжилт ололт хөгжил төвчлэр дүүрэн байхын ерөөлийг өргөё. Шилүүстэй хайрхан нь нутгийнхаа өмнөд хэсэгт орших бөгөөд далайн төвшнөөс дээш 2350 м өндөр мөнгөн орой, хавтгайн орой зэрэг ориглуудтай нөмөр нөөлөг бүхий олон өвөлжөөтэй хадасга тал бэл хосолсон өвөр мэц байгалийн тогтолцтой билээ. Шилүүстэй уулын өвөрт хадны даянч лам Энзэн гэлэнгийн бясалгал хийж удаан хугацаагаар суудаг байсан хадан агуу бие
Энэ сүрлэг хайрханаар шилүүстэй сумыг нэрлсэн нь бас учиртай ажгүй. Очирваны орны л одоо баруун өмнөд хэсэг байгаа юм. Тун тэнгэрийг одоо яг тойрсон одоо энэ тойрог дотор байгаа энэ уул ус төм олны дундаас хамгийн одоо олон хотгтойдс хамгийн олон дарихууд одоо төрүүлсэн буйны одоо ийм их дэлгэрэлт их шимийг одоо өөр дагуулсан ийм л их содон ийм сонин сайхан нутаг байгаа тийм манай шилүүстэй нутаг. Өнөгчлөн байгаа сарны өвөр дээрээс сэрэж өврийн шаргал туяантан өглөө бүр хөлгийдэж явдаг Монгол минь. Эрмөр хоёр нь ижилхэн санаж өдөрдөг ийм цэнхэр нутагт ээж минь намайг төрүүлсэн. Эрмэг улсынхан арин шин гарви эрвян гоёод эргэлцсэн хонгор салхинд нь аргагүй ямаргийг аялсан. Гэрийн утаад хөхөөлс талханди хаврын борлог зэрэглэнд чинь хайртай юм би хорон минь. Гэдсэндээ нэрсэн унга нутгаангүйхэд сагаганаас нь босож ургадаг алтан дууццыг үлээ би. Монгол минь сэтгэлийн тооноор уул минь гэрэлтээд симэрхэн дотгошоо нулимас. Миний аав очирсуурын самандар аавынхаа удамсуудаар нутаг усаар нь бахарж явдаг. Аавын хамгийн том ах оол усан донзон гэж хүн энэ нутгаас одоо Наранчи хэдээс бас тодорч орц нутагт руу хувилгаан юмтай залгадаад явсан байдаг. Одоо манай аавын ах Санцуран бол олон жил бас Наранчны хийдэд шавьд сууж исэн том лам ментэгтэй лам байсан. Тэгээ яг аавынхаа нутагт ирэхээр ер нь сайхан санагддаг. Урд нь би нутгийн зөвлөлийнхэнтэй бас ирж байсан. Ардын даваа уртын чандам нь өргөн ширхтэй галголомтон эхлүүлжүүлдээсэн амин хайртай шилүүстэй нутаг минь асгаж соролдсон дуудсаар байхад санаж мэгсээр ирэхгүй яах вэ? Бодож зүүдэлсээр зорихгүй яах вэ? Уртын гадайхан гэдэг энэ газар чинь бидний одоо өвөг дээдсийн хэдэн үеийн одоо өвөг дээдсийн маань төрж өссөн ийм сайхан нутаг. Энэ уртын чандман хайрхан гэдэг нь болохоор шүтээ хайрхан байгаа юм. Дарам царж гээд дуутын хүрээний одоо тэр эрдэм номтой аграм хүн байсан. Тэр болохоор бас миний ээжийн маань өвөг эцэг болох тийм хүн байгаа юм. Энэ мод тарих анх санаачлагын болохоор энэ дарам царжийн хүү одоо 90 настай хөгшин гомсрон гээд өвгөн санаачлаг гаргаад тэгээд найз нөхөд өр хүүхдүүд маань дэмжээд нутаг орныхан маань дэмжээд нэг га газрын ингээд зөвшөөрөл олгоод тэгээд нодлон нэг 0.5-ын гашаад нодлон хавар одоо энэ чи 2 дахь хавраа энэ хавар тарьсан. Төрийн сахилж яруу найрах цогдоржийн бавуударж хүү маань манай нутгийн хөгч шүү дээ. Тэгээд одоо энд нэг явуугийн мод шиг нэг бавуугийн модтай болно доо гэд ингээд ерөөл тавьдаг байсан чинь ирээд бав маань ирээд өдөр мод тарилаа. Очирван уулын цагаан уулын орчлонд намайгаан тагч нүдгээ. Манай аав бол Завхан аймгийн шилүүстэй сумын соёл багийн Авдийн Агван самбуугийн чулуун гэж жолооч хүн байсан. Та бүхэн мэдэх бах. За ээж маань бол Завхан аймгийн шилүүстэй сумын Баян улаан багийн ламжвийн шагдрын ламхүү гэж ийм буурал байгаамаа. Бид нар бол эцэгхээс 7 хүүгийн отхон нь миний бие байгаамаа. Тэгээд миний болон бид бүхний ураг удмын маань өдий зэрэгтэй сайхан яваа. За мөн миний уран бүтээлийн бас энэ гэгээн мөртэй яваа бол Завхан нутаг шилүүстэй нутагтай салшгүй холбоотой. Өндөр дээд өвөг дээдсийн минь хийсэн буян. За мөн цагаан уулын минь энэ олон утаг төвлгаадын минь бас шүншиг байдаг учраас бид бүхэн өнөөдөр өдий зэрэгтэй сайхан явнаа гэж үргэлж нутгаада цүү сайны дээжээ бас үргэлж залбирч явдаг. Тэгээд ээж бидний зүгээс нутгийн зон олондоо 100 жилийн баярын мэндийг хүргье. За сайхан баярлаарай. Сайхан баярлаарай. Совраг цагаан үйлсэн судрын бичиг шиг бороотой. Суунаг борхон уулсан суудал мөнхийн завилаатай.
Хүй дарсан чулууг минь хадгалсан хөх тэнгэрийн сүмбэр уулстай жаранд жаргал эдлүүлсэн заяагаар учирсан миний нутаг. Шилүүстэй сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, нутгийн хаан Ахмад дунд залуу үеийг холбон нутгаан гэсэн сэтгэлээр нэгдэн нийлэн сумын хаан хөгжил дэвшилд бодиттой хувь нэмэр оруулсаар ирлээ. 90 онд одоо анхны одоо нутгийн зөвлөл гэж манай аав Батгуугай гэдэг манай нутгийн хэдэн өгчүүд нутгийн зөвлөл байгуулад одоо Чагнаадар жахыг нутгийн зөвлөлийн дараагаар тавиад 10 жил ажилласан. Тэрний дараагаар одоо нутгийн зөвлөл гэж байгуулахад нь Сэрод одоо Пөрөвжөв БТТ-гээд мэдний үеийнхэн нэг хэсэг улсууд бас нэг нутгийн зөвлөлийн ажлыг 10 жил хийгээд дараа нь одоо Бэлэг өрнөх Ууган миний дүү Ууган Баатар гэдэг Бэлэг өрнөх Ууган Баатар Нацагдорж гэдэг энэ дараа үеийнхэнд одоо хүлээлгэж өгөөд тэд нар нутгийн зөвлөлийн ажлыг одоо сайхан хийгээ явж байна. За Захан аймгийн Улаанбаатар хотох нутгийн зөвлөлийг манх ах нараасаа хүлээж авснаас хойш 11 жил болж байна. Ингээд бид бүхэн энэ хугацаанд нутгийн зөвлөл маань олон ажлыг санаачилан зохион байгуулж сум орон нутгийнхаа удирдлагуудтай Улаанбаатар хотод байгаа ахын дүүстайгаа нутгийнхантайгаа ах нартайгаа дүү нартайгаа ер нь олон ажлыг хамтран зохион байгуулсан. Урлаг спорт цагаан сарын золголтын ажлыг бол жил болон зохион байгууллаа. За сум зохион байгуулж байгаа алдардан оюутуудаа бас уламжлалт болгон төрсөн нутгаа сурталчлах эрдэм шинжилгээний хурлуудыг, хотод хувилгаадынхаа ажлуудыг, их олон ажлуудыг бид бүхэн маань зохион байгуулсан. 100 жилийн ажлыг хийхэд их ажил өрнөж байна. Ингээд сумынхаа 100 жилийг хийхэд нутгийн ахын дүүсэн маань бүх улсууд маань сэтгэл зүрхээ зориулан бүгд хамтран ажиллаж байна. 10 гаруй жил Шилүүстэй сумынхаа Улаанбаатар хотох нутгийн зөвлөлийн ажилд ингээд тэргүүлэгчээр ажиллаж одоо сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө бас сэтгэл гарган зүтгэж байгаа гэж бодож байгаа. За миний хувьд бол төрийн албанд одоо 20 хэдэн жил ажилласан. Олон жил төрийн төлөө ингэж ажил амьдралаа зориулаад ингэ явж байгаа хүн байгаа. Одоо 2010 оноос хойш нутгийн зөвлөлийн тэргүүлэгчийн ажлаар гар нийлсэн залуучуултайгаа хамт одоо 10 гаруй жил энэ хүчин зүтгээд бие сэтгэлээ зориулаад явж байна. Миний аав ээж минь одоо тэр нутагтаа Чандман бригадын өвөр цэцэрлэг мянганы өвөр гол тэр аваар нутаглаад тэр сайхан туслангийн дэнжид өснөө дурсаж тэгээд ирэхээр бидний зүрх сэтгэл огшоод тэр нутагтаа зүрх сэтгэл минь архаас одоо зориулахаас аргагүй байдгаа. Миний аавыг Дангагийн Чойдорж гэдэг миний аав бол Шилүүстэй сумын зан ийм сайхан аавтай хүн. Энэ хугацаанд би нутаг орондоо аав ээжийнхээ нэрийг гаргаж бас нутаг орондоо өөрийнхөө бас багч гэсэн хувь нэмрийг оруулъя гэд ингээд ажиллаж өнөөдөр ингээд 100 жилдээ золгож байгаадаа баяр бахархалтай байна. 10 жил хамт явсан одоо 3 найз байна. Нутгийн зөвлөлийн одоо юунд бид гурав хамт ажилладаг. Тэгээд энэ шугамаараа бас нутаг орныхоо төлөө бас сэтгэл аюунаа жилээж юм хамтарч хийж явдаг та. 2013 оноос хойш Улаанбаатар хотын нутгийн зөвлөлд оролцоод одоо 11 жил явж байна. Нутгийнхаа сайхан агч нар, найзууд, дүү нартай хамтдаа нутгийнхаа бүхэл ажилд оролцоод ингэ явж байгаадаа бахархалтай сайхан байдаг. Жил бүр Шилүүстэй нутгийн хаан бахархал болсон алдар хүндтэй хүмүүсийн урин залж нутгийн иргэдтэйгэн уулзалт зохион байгуулах шинэ жил цагаан сарын золголт ахмадын баярыг тэмдэглэдэг уламжлал тогтсон нь Шилүүстэйчүүдийн хүсэн хүлээдэг арга хэмжээнүүд болжээ. За тэгээ нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн зүгээс одоо санал болгосон ажлууд нь бас тухайгаар нь оролцож байна. За өнөөдөр ихэд одоо энэ манай Шилүүстэй сумын ахмадуудын уулзалтыг бас энд хоёр өдөр зохион байгуулах ажилд бас тодорхой хэмжээгээр оролцож бас энэ ахмадуудыг баярлж хөөрхийг харж сууж байна. За энд одоо манай ээж байна, манай аавын үе усуд байна. Эднэр байна бас сэтгэл өндөр сайхан багш байна.
Нутгийн яруу найрагчид уран бүтээлчдийн шүлгийг уяртал сонсон дууг нь хамтдаа дуулж нутагтаан очсон мэт баясан суугаа ахмадууд нэг ангийнхны сэтгэл зүрэх нэгэн зүгт тэмүүлэн байгаа нь яахын аргагүй төрлөх шилүүстэй нутаг нь билээ. Шилүүстэй сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл Ахмад үеийнхэн төгсөгчд, оюутан залуучууд хамтран олон төрөлт спортын тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн тэмцээн нь төрлөх сумынхаа 100 жилд зориулан зохион байгуулж байгаагаараа онцлог байлаа. Шилүүстэй нутгаас спортын алдартнууд олноор төрөн гарчээ. Монголын спортын авиралтын холбооны тэргүүн Чадраавал, Уулчин, Батманлай, Долгор сүрэн, Ганхүү, Цэйн, Сумья, Батсуур, Намдуу нарыг дурдахгүй өнгөрөхийн аргагүй билээ. Аавын нутаг гэдэг андуурч боломгүй уйрам салхитай. Алс холын замд хүүгэн түших хэмэртэй ариун шүтэн дээдийн орон байдаг. Миний аав Жамжин сул 1942 онд Завхан аймгийн Шилүүстэй сумын Том цохот гэдэг газар төрсөн. Мал малж байгаа цэргийн хаагаад ирээд малын сантаар тэгээд нэг л одоо нягтлан бодогч сүүлдээ Завхан аймгийн Шилүүстэй сум дах хаан банкны эрхлэгчээр ажиллаж байгаад тэгээд гавьяаны хаамралтанд гараад намайг өдий зэрэгт хүргэж хүн болгож хүмүүжүүлж миний одоо сайхан хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлж ингэж намайг хар багаас минь үлгэдэж авсан хайртай аав Жамжамс гэдэг хүнийг би нэг дурсаж ярих гэж дотроо их бодож явсан юм аа. Тав зөвхөн орой эсрэг далавчин дотор тарман ганах сэтгэл минь нэлэмдэр тэнгэр шиг зэлэндэ ааван бодох минь юутай сайхан ааван сайхан юутай хэн. Улаастай суманд оршин суугаа шилүүстэйчүүд маань амжилт дүүрэн сар шинийн баяртайгаан золгож байна. Тэд бүгдээрээ төрсөн сум орон нутгийнхаа төлөө байнга сэтгэл тавьж олон ажлыг санаачлан хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ удаа цагаан сарын золголтоо сумын удирдлагуудтайгаан хамтран зохион байгуулж ахмадуудаа хүндэтгэл үзүүлсэн юм. Сайн нутгийн зөвлөлийн одоо даргын ажлыг батарж одоо сумын цэцэг даргын ажил авахаас үзүүлээд одоо бас 10 жил ингээд хийлээ. За манай тэргүүлэгчид одоо бүрэг дөрж авах, балтан дөрж авах. За тэгээд ариунаа, за сонин билег, арааш, за бямб дөрж дарамаа гэдэг бүгдээрээ одоо нутгийн сэтгэлдээ сайхан дэмжиж ингэж ажиллаж ирсэн байгаа. Ер нь бол нутгаа гэх сэтгэл бол энгийн их ойрхон зүйлээ сэтгэлдэг гэж бодож байна. Нэг хойморт нь 3000 уул сүндэрлэж, хэмэрт нь андиагийн оршсон, үүдэн талын 2 аргалантай уулан төссөн тийм сайхан нутагт бид нар төрж өсөж, сургуульд орж, ажиллаж, амьдарч өдий хурж байна. Тэгээд манай нутаг ерөн сайхан одоо отгон тэнгэр тэр очирван урхан гэсэн үг одоо очирван хайрхны бид нар өвөрлөгэнд нь өсөж төрсөн. 3 нар гардаг, 3 нарт гэж 3 нар гардаг бууцтай, гослоо утгад сайхан байхгүй юмгүй газартай. Тэгээ мянганы үрт зам болохоор гардаг. Гомбоогоо гэд нэг их орон дархан, мондаг сайхан мод төмрөөр юм хийдэг. Тийм хүн байсан юм аа. Тэгээд дэлгэрийн ям гэж нэг өвгөн тогоо шанаа юу л байна хадаж өгдөг орон дархан.
Тийм сайхан буул байлаа. Нэгдлийн үнэний 15 үнэний нормтой. Тэгэл одоо миний цог нь сайлсааж исэн найзууд одоо энэ цагаан халаазаа мөсчгөөл тэгэл энэ тэндээс хурал хоёр хийх гэсэн канаши гаргах гэсэн тийм усууд их ирдэг байсан. Манай аав ээжээр цагаан гэдэг газар одоо насаараа маллаж. Тэгэл манай аав болохоор аймгийн амрагмалч, сумын амрагмалч болж их сайхан шагнал авч тэгээд сайхан байсан. Дөргийн цэрэнжиг мэдгээд аав одоо 100 хүрж байгаа. Манай ээж ирж өгч байгаа хоёр сайхан хөш одоо хөрлөж аваад байгаа байдаг. Цахваа аймгийн шүлэстэй сумдаад ийч дөрцрэн ах сандан жамц дүүд алгасэр ингээд бүгд мал малдаг. Бүгд аймгийн авраг малчин. Манай хамгийн томогч улсын сайн малчин болчихсон. Хүрэг хах. Нутаг гэдэг ийм хүчтэй, ийм нандин ажээ. Төрлөх сум орон нутагтаа ажиллаж байсан олон хүн дарханд амьдардаг ажээ. Тэдгээр хүмүүсийн ихэнх нь өнөөдөр нас өндөр болсон ч тэнхлэн сайхан яваа бурхтын шүншигтэй нутгийн минь буян заяа хэмээн залбирцгаана. Жамбалтар цогоор Монгол өчгийн анхны цагаан толгойг заалгаж газар тамдын сэрэг гэдэг хүнээр шинэ үсгийг модон самбартаар бичиж заалгаад энэгээр ингээд би бол сургууль дорохтой уншдаг болсон онцорж байсан. Энэ алс халчиг гэсэн орон нутгаас 7 бурхан од төгсөн дорны гөх тэнгэр өнөр шөө догшоо хангал сахи усын орны дайдайгад хувилгаа мөнөр шөө 10 хангал сахи усын орон төрсөн андаа хувилгааны ачвины гүшрээ алс өргө бүхнийг гүйсэн авралдаан багтааж бэл саяр хоогод омара вацанат өммэнэ хомботрооны хомподгод сүү цайны хан дээжийг өглөө болгон өргөж суух юм да. Энийн ачуу юм бол бүгд бид бүхэнд бол авралыг авчирч ядгаа. Тусдах үйлдвэргэндэг юмдаар ажиллаад хон хариулаад манай авч аймгийн хоёр удаагийн авраг малчин нэмсэн бүгд байсан. Манай тэр өргөж усаа бол нүгэлтийн ажилласан сайн хүмүүс шүү дээ. Шидвэстэй тэр дааган дил өргөн ширэгдээр зусдаг. Миний ээжийг төдвийн цэрэнж өгөж авраг малчин юм хүн байсан. Шилүүтэй нутгийнхандаа болоостой илгээрийн анхам болон төрлөөрөө дөвшөө амгалан сарсан болгоно сэтгэлжин бүтээрээ гэж өрөө. Тарааж хоцорсон сэтгэлийн үзүүрт нутаг минь байдаг. Томоожж өссөн ухааны дэргэд нутаг минь байдаг. Туулж давсан зовлон жаргалын төрөнд нутаг минь л байдаг. Туждаа мөнх ичи явыг минь бодогдуулах нь нутаг минь л байдаг. Эрдэнэт хотод суугаа шилүүстэйчүүд нутгийн удирдлагуудтайгаан уулзан золгох гэж хөөр баяр болцоож байлаа. Нэгэн үеийн хамт олон найз нөхөд ахан дүүсээрээ хамт ажиллаж байснаа нь дурсан ярьцгааж хөөрцгөлцгөн. Сумын хаан одоо 70 жил, 80 жил, 90 жилийн ойг одоо манай нутгийн зөвлөхийн одоо бас чадах ятгаараа тэмдэглэж хандив дэмжлэг өргөж сумынхаа ой арга хэмжээнд бол одоо дэмжлэг үзүүлж оролцож байсан. Би тэр үед орхон Эрдэнэт хот дэх Завхан аймгийн Шилүүстэй сумын нутгийн зөвлөлийн даргаар нэлээд олон жил ажилласан да. Манай нутгаас ч одоо 80 гаруй хүн байна. За тэгээд би чинь 2000 онд Эрдэнэтэд ирсэн. Эрдэнэтийн хамгийн анхны нутгийн зөвлөлийн дарга одоо Самблийн Шарав дэрж гэдэг хүн байж байгаа. 2014 онд надад хөлөөлөж өгөө тэрнээс хойш би одоо 9 жил Эрдэнэт хотын Шилүүстэй сумын нутгийн зөвлөлийн дарга албан үүрэг гүйцэтгэж байна. Ер нь боловсролын байгууллагын тэгтлэн бодгочийн ажлыг нэлээд олон жил хийсэн. Сургууль цэцэрлэг соёлын төвийн. За тэгээд санхүүгийн албанд харьяалагдаад сумын засаг даргын тамгын газар шилжиж ирэхэд баасанхүү дарга ажиллаж байсан. Алтан жаргал даргатайгаа 4 жил ажилласан байж байгаа. Завхан аймагта аймгийн захиргаан таймын тэлэн бодлого хариуцсан мэргэжилтэд аймгийн инженер ажиллаж байгаад 94 оноос эхэлж Эрдэнэт төлөвлөртөө ажилласан. Эрдэнэт төлөвлөрөөс анх хэд ажил дарахтаа засварчнаас ажлын гараа эхлээд инженер хүртэл ажилласан байна. За манай ээж бол Балцгийн дөржиж өгж суманда насаараа нэгтлэн хийсэн хүн байгаа. Манай аав чинь аюур цааны шивгсэрэн гэж хүн. Миний аав одоо 1976 онд Монголын цагдаагийн байгууллагад
тэр тусмаа одоо автотехникийн шалган байцаах газар гэж байхад одооны замын цагдаагийн албаны одоо анх зохицуулах цагдаагаар орж исэн тийм хүн. Миний ээж анагаах ухааны дунд дээд сургууль гэж байхад 1981 онд 2 хүн төгссөний нэг юм байгаа. За тэгээд сумынхаа сум дундынхаа эмнэлгийн эрхлэгчээр ажиллаж байгаад хот руу шилжижсэн тийм түүхтэй. Ардын даваа уртын чандман өргөн ширхтэй галголомтон эхлүүлжүүлдээсэн хөх ягаан толгой хүн чулуу хүрээ хийддэн хамгийн эрхэм үүх түүхэн эвхэж үлдээсэн өөрийн шүүдрээр жирэлзэж хотел малаан бэлчээх үргэлжилсэн он жилүүдэд дахин төрөх мэт шин өглөө ирэх эх нутаг минь. Жилийн сумын наадам хөл ихтэй унган нутгаан санан зорин ирсэн шилүүстэйчүүд маань баяр хөөр дүүрэн. Сумын наадмын торгон ногоон дэвжээнд олон жил үзүүр түрүү булаалддаг домогт бөхчүүд энд олон. За манай сумч алдартай олон улс аймгийн талтай бөхчүүдтэй тийм газар одоо ч дурсагдаж байна. Аймгийн ууган аслан ашуул аслангийн удмын улсууд аавд одоо улсын талтай олон хүн барилж байна. Захын данхуудаа чөлөөтэй алтан медалийг би авчирч ирсэн. За Цомын аймаг зэргийн талтай улсууд олон байна уу? Аймгийн аслан ашуул гэл тэрний удмын дагисрэн зэвг аймгийн аслан сүхбат Батбаатар гэж байна одоо. Аймгийн аслан Батбаатар идвэрилж байна. Аймгийн аслан тийм дүгэрдэрж байна. Манай өөрөө баригддаг хүн байсан, гончиг заа гэдэг хүн байлаа. Би шиг хүүхдэн тогтохгүй байгаа дандаа юм буруу ингэртэй дээлтэй айд ордгоо. Юм авсдгүй тийм байж та. Өглөө эртийн наранд сумын төв тунгалагаас тунгалаг. Мөн хөх тэнгэртээ цасан цагаан оройн дурлзаад отхон хайрхан минь нэн үдсгэлэнтэй яа. Цэцмэргэнэн гайхуулсан харваачид шилүүстэй нутагт олон бий. Үндэсний сурын харвааг сум орон нутагтаан хөгжүүлэх санаачлагыг өрнүүлж эхлүүлсэн нутгийн хүү Ууганбаатар агсны нэрэмжит үндэсний сурын харваан тэмцээн жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг болжээ. Уртын доо төрийн сүлдэн дээр байдаг нэг морины тохой нэг уртын доо илээ тий. Нэрэн сахоо хэригэ Argamjang saja unare манай энэ варонтод шавар цовры хөвөр гэдэг газар байдгийг. Дээрстэй тором одоо уста ер нь жаахан шаварлагдсан тийм газар байгаа юм. Таагаараа нэг сэрвгэр хэдэн дийл хаад байдаг. Тэгээд дээхэн үед энэ их ордон морины цовд уралж байгаа
морины дүрстэй хад юм. Эндээс хурдаа дуу төрх юм байна гэж шинжсэн. Тийм домогтой юм блэ. Завсаргүй 13 удаа дөрвөлсөн бормор нийцсэн байна би. Суманд одоо ингээл гой болтой дийлэхэр таашир ийшээ баян бол 3 бол гэл минимум олон дөрвөлсөн л дээ. Наан галтамор байсан завсаргүй 13 дөрвөлсөн. Ухаан дэрэг бас. Би тэгтээ тэр дандаа ингэж хичээж ууж байгаагүй. Унгамор дандаа л өөрийнхөө тэр боргоор цагаан үүсгэр хоолж исэн. 30 гаруй жил адмаар байсан хүн байна. Тэгээ 20 гаруй жил адмаар байсан. Иж байгаа. Тэгээ наад одоо нэг сахандмаар байсан энэ баян хонгорын юуны хөрөнгөлчээр хаврын мэс төрүүлжсэн. Манай Бадам Жамины Бадам сэтгэдэг хүн. Аим сумын алдарт уяач хүн байлаа. Хүн тэр Хасын Баатар ингээд бас хурдан мөртэй хүн байсан. Манай ах ч гэсэн өөрөө хурдан мөртэй байлаа. Тэгээ би ч одоо хурдан мөр яад 20 жил болж байна. Манай энтхийн хурдан хүлүүдэл багасан бол улган цагаас уягдаал эхлээл идэлгэнд нүнцэндээ гүү аюучглал оноо идэлгтэл явдаг. Миний өвөг эцэг Шээрв чамц гэж хурдан галтар мөртэй хүн байсан. Нэгдлийн 30 жил, сумын 60 жилд их мөрөх тэр галтар мөрөнд төрүүлэгжсэн. Манай нах зах аймгийн алдарт уяач Алтан үе гэж хүн өвөг залгамжилж сайхан морь уйж. Тэгэл тэр ахыгаа үргэлжлүүлээл одоо морь уйж. Энэ морины эрдэмд шамдас оролцож явна да. Энэ манай уяацтай холбоо 2005 онд Шүлүүртэй замын уяацтай холбоо гээд байгуулагдаад тэргүүнээр нь Дастава гэж хүн нарийн бичгээр хорогдол тэгээд 10 нэргүүлэгчтэй анхлж байгуулагдчихсэн. 2014 онд дараачийн удирдлага солигдоод манай тэр осоржим тэргүүн нь болоод нарийн бичгээр нь Сэтэндамбаа аймгийн алдарт уяац Сэтэндамбаа тэгээд 10 гаруй тэргүүлэгчтэйгээр ажилласан. Энэ шавартын хөвөр гэдэг чи одоо хурдан төрөх газар юм байгаа юм. Энэ шавартаас усалсан мал ер нь хизээж услахад ямар ч оёгтой мал ер нь оёгонд гардаг юм аа. Гэдээр ярьдаг байсан энэ шаварт хөвөр гэдэг нэрийг уяачтайгаа зөвлөж өгөөд энэ хойч шүтээ ингээд ягаан тоо дээр шүтээний босгоод тэгжсэн. Шаварт хөврийн хурд Шилвстэй сумын морин спорт уяачдын холбооныхон алдарт уяачид амжилт ололтон цэнэн байна. Шаварт хөврийн хурд маань аймгийн шилдэг салбар холбоогоор 3 жил. За тэгээд аймагтаа төдийгүй бусад уралдаанд бас амжилттай сайн оролцож байгаа ийм үйл ажиллагаа нь ингээд чигдрээд явж байгаа ийм холбоо байгаамаа. Миний аав Зана гэж хүн байсан. Одоо өөрийн унган хөлгүүдээ нутаг орондоо ууж сойж мордон өөрөө унж бас олон айраг төрөв авч ингэж явсан хүн байдаг. Төр дэх баяр наадамдаа бас зодог өмсөж за ингэж хурдан хөлгүүдээ ууж ингэж сайхан яваадаа бас аав болон ээж ах эгч нартай нутаг орныхондоо бас их сайхан талархаж явдаг юм аа. Манай өвөө давждаг дүүн байсан. Аав маань цохомгийн Шүлүүртэй сумын яриад лөндөө өгдөг хүн байгаа. Одоо аав маань цохомгийнхаа төвдөр морж олон сайхан айраг төрөө авч байна. Энэ жил аав маань хөрмөр аймгийнхаа баруун бус намаг үзүүдэд төвхөн бус тавсаа. Ийм сайхан хурдан буян байгаа нэг хөрмөр байгаа. Аймгийн чанартай наадмаас нэг одоогоор нэг 5 төрөө нэг 4 айраг хүртсэн амжилттай. Тэгээд ингээд энэ жил одоо 100 жилийнхаа сумынхаа 100 жилийн ойд их ач холбогдол өгж тэгээд бид бүхэн залуучууд маань морио уяад одоо бэлдээд ингээд явж байна да. За Хувай аймгийн Шилүүртэй сумын маань 100 жил тохиож байгаа. Түүнтэй холбогдуулаад нийт Шилүүртэйчүүдтэй
100 жилийн баярын мэндийг хүргэж байна. Та бүхэн минь баяраараа сайхан баярлцгаагаарай. Төрлөх сум орон нутгийнхаа 100 жилийг угтаж бүтээн байгуулалтын бүтээлч олон ажлуудыг хийсний нэг нь сумынхаа 100 жилийн түүхэн баримтат кино хийх энэ ажил байсан. Миний бие түүхэн баримтат киноны ажлын хэсгийг ахлан бас ажилласан билээ. Сум орон нутгийнхаа 100 жилийн ойн угтаж нутгийн олон хүн бүгдээрээ тал талаас эрвэхээрээ хичээн ажилласанд энэ ажлыг зохион байгуулсан удирдлагууд болоод Улаанбаатар хотын нутгийн зөвлөлүүд сум орно гэсэн сэтгэлтэй нийт та бүхэндээ нийт хүмүүст баярлаж байгаагаа илэрхийлье. Та бүхэн минь илгээрээ инх хамгаалан төрлөөрөө төвшин амгалан байж мэлмит тань тунгалаг үлмит тань бат оршихын ёроолыг өргөн дэвшүүлье. Цахим аймгийн Шилүүцэн сумын нутгийн ахын дүүстэй энэ жил бид бүхэнд тохиож байгаа түүх 100 жил баярын мэндийг дэвшүүлье. Сумын наадмын хаан онгож авахаг нэмж, азай буурлуудан тойруулж, алдар хүндийн эздээ наадмын хоймортон урин залж, торгон ногоон дэвжээгэн хотолзуулан шилүүстэй түмний наадам ийхүү эхэллээ. Завхан аймгийн анхдугаар Бахурдаар зүүн чандман, аруун чандман, Уда тимэх дээрх гурван сумыг нэгтгэж Балагтайн чандман төвлөрүүдэн сумын нэрийг Шилүүстэй хэмээн нэрэллээ. Эрхэм хүндэт зочид гიშ эрхэм хүндэт ахмад нассан азай буурлуудаа эрхэм хүндэт нутгийн уугуул сугуул эргэлдээ эрхэм хүндэт залуу үе багцуудаа та бүхэндээ төрлөг шилүүстэй сум үүсгэн байгуулагчдын түүхт 100 жилийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Зуунаар дуурсагдах 100 жилийн их баяр цэнгэлээр дүүрэн байгаа Шилүүстэй түмний наадмын уухайг уулус нь анирдж сонсов. Улам хөгжин дээшлэхийн хувь ёроолыг унган нутаг нь хурайлан дууднам. Шилүүстэй түмний наадам хурдтай, хүчтэй, онч мэргэн хэмэр төгөлдөр байна.
Уртай улс нь зүрхний чимэг. Нартай голууд нь сэтгэлийн чимэг. Сортой адуу нь хиймрийн чимэг. Цогтой түмэн нь амьдралын чимэг. Суутай гэгэнтнүүд нь заяаны чимэг. Суутай очирван нь оройн чимэг. Шилүүстэй минь 100 жил бат сайн дэгжив. Мянган жил энх мөнх бадргэ. Сэтгэлийн тооноор уул минь гэрэлтээд симэрхэн дотгошоо нулимас бөмбөрнөө одоомортогоос дэргэд минь зүмбэрлэсэн дорны намуухан отхон тэнгэрмээ хангай цохон мицэгшиг хамтац хүрмэндэн вактж түшдэгдээ отхон тэнгэрмээ гүрмөл сорон чөдрө тасчаад уйгуулда туучнотгаа тэмцэнэ самхин эдгэн дижилхэн байлаа